За арай мэнд байх. За юу яцхан та. Тийм жоох арай эхлүүлчлээ. Тэрий сандал янз бүрийн юмнуудаа ирж огсарч барьж зарим юмных нь учрыг нь алдгүй арай гэж нэг юм огсарч дуусглаа. Энийг орооч. Зургийг харуулах уу таад. Дах. Зургийг нь харуулъя. Зургийг нь харуулъя. Таатны юм бичиж тээ. Айвын. Явуулч. Яс нэлээд орлсон байлаа шүү. За тэр яах вэ? За өчигдөр юутаач. Өчигдрийн арилжаа маань бол сайхан болсон тий. Өчигдрийн арилжаа маань бол янзын сайхан болсон байгаа. Дэлхийн халааны хөдөлгөөнөө аваад тэгээд дээрэс нь фомсын мэдээгээ хамт аваад тэгээд дахиад дээшээгээ weekly руу явна гэдгийг бол мэдчихсэн чи өдөр арай шөндөө явчихгүй ахсан чинь явцсан байлээ. Тэгээ нэрээ өдөр хараад үзсэн чинь нэрээ л уулаасаа хөдөлгөөн чинь өөрөө энд хөдөлгөөнөө ичээд энд фомсоор шилжилт орж ирээд энэ чи бүс хийгдсэн байгаа. Угаасаа дахиад 3 тавлага байсан юм байлээ шүү дээ. Тэр орой ер нь жоохон 2 хүртэл суугаад ядралттай. Бас энийг жоохон анзаараагүй лээ. Яг анзаарсан хүмүүс бол байгаа. Би бол анзаараагүй. Өнөөдөр хараад явцсан бахаар нь нэрээ угаасаа 2 тавлага энд шилжиж орж ирж байгаа юм чинь тэгээд угаасаа явах нь тодорхой даа гэдэг. Тэгээд таарсан. Тэрнээс биш бол уг нь бол дахиад pullback-аас нь баг атсан дээр хүрээд ирсэн. Бага аахгүй юу? 3 давлгаа явал 1 2 3 гэл. Эндээс дахиад нэг бүсгүй хөдөлгөөн дахиад ч баа явал авах боломж бол байсан бэл. Тэгтээ амарсан дээр тий. Сайхан харилж ийсэн чи. За өнөөдөр бидгээ өчигдөр нөгөө Discord live дээр би нөгөө юу яагаад энэ оролтуудаа хийчээд амсын дараах нөгөө хилчээд унтсан шүү дээ. Үлдсэн хүмүүс нь сонссон баг. Маргааш та хэд гоё дэлхийг ёроолыг барих гэж үзээрэй гэдэг. Ерөнхийдөө эхний 12 цаг маг өдөр 12 цаг маг хавцаа гэж магадгүй шүү гээд хэлсэн та хэд санаж ивэл сонссон хүмүүс бол байгаа л. За тэгээд 2-4 цаг дуусаад ерөнхийдөө ёроол энэ бол яг урдсан таамгаар бол дэлхийг ёроол байх бас дээрээс нь дээдлийн өөрөө дээшигээ ногоон байх баталгааг өчигдрийн хөдөлгөөнөөр ерөнхийдөө хилээд өгсөн болохоор бүсийн ёроолтой давхар зэрэгцээд дээдлийн доод зүв байх боломжтой цэг бол ингээд энэ дөрвдөр тогтож өгч. Энэ угаасаа ингээд гараад ирэхэд угаасаа ойлгомжтой харж штэ тий. За энэ дөрв бол ингээд улаан дөрв ингээд доошо дуусчих юм байна. За энийг дуусгаа шин цаг шилжүүлээд баядах ч юм уу. Тиймэрхүү хөдөлгөөнөө бол хийж болох байх. За юутач би бол нэг бай энтри бол нийцсэн байгаа. За тэр маань явж л ах шүү. За тэгээд үндсэн дэлхийн хөдөлгөөн бол за ерөнхийдөө бол дэшигээ одоо нэг иймэрхүү хөдөлгөөн яваад за баг энэ оройгоо авчих байх нэ. За тэгээ дахиад нэг pullback гэдэр бол угаасаа орж ирэх байх. За тэр үед нь дахиад араас нь buy барих ч юм уу иймэрхүү хөдөлгөөнүүдийг бол хийлдээд weekly-г орой бол авагдсан. 7 хоногийн лааны орой бол авагдсан байж байгаа. За V хэлбэр гэхээсээ V гэж бол ярьжсэн шүү дээ тий. Аль өнгөрсөн 7 хоногт биш өнгөрсөн 7 хоногт юм байна. Уржигдэр
Урд хэвтрийн лайв дээр би ярьжсэн те. За 7 хоног ерөнхийдөө V хэлбэртэй болоод маргааш ерөнхийдөө өсөөд ороод ирчих юм байна гэдээ би 2 дахь өдөр бол ярьжсэн. Тэгээд за яг тэр таамаглалын дагуу бол ерөнхийдөө өсөд явсан. Гэхдээ V-ийн гүйцэлт нь бол өчигдөр шууд ороод ирсэн учраас өнөөдөр ерөнхийдөө бол дээшлээд за баг юу яах вэ? V-ийг харах юм бол хөдөлгөөн бол яваад дууссан гэж харна те. За тэгэхээр одоо ингээд нэг өдөр талтай хугацаа байгаа учраас энэ дотор ингээд хоёулахнаа рейнжлээд үлдэхүү эсвэл дээшигээ зүгээр сэтгээд бүр нэлээд том өсөлт гарч ирэх үү гэдэг юу байна? Үлдэхүү үгүй юу гэдэг ерөнхийдөө нэг тийм хоёр төрлийн таамаглал үлдчихээн гэсэн үг л дээ. Боломж төвлөр үлдчихээн гэсэн үг л дээ. За нөгөө талаасаа энэ weekly-гийн юу байгаа? Weekly-гийн орой энд байгаа. Чи энэ чинь weekly биш шүү. Чинь энэ 7 хоногийн weekly-г орой чинь өмнөх 7 хоног сарын лааныхыг харах чаа. Сарын лаа чинь болохоор нэгэнгээд эндээс эхэлж байгаа байхгүй. Одоо хэдүүлээ сарын төгсгөлийн лаа учраас ерөнхий бол юугаар харчих хэрэгтэй. Сарынхаа лааг ажиллаж хэрэгтэй. За тэнгууд сарын лагаа ажиллаад ирэнгүүт за энэ хавьд гэдэг чинь хэдэнд байна? 17% тий сар авч. За сарын лаа ерөнхийдөө ингээд V хэлбэртэй болох юм байна гэд төсөөлөл аавна гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ 7 хоногт магадгүй өнөөдөр маргааш хоёр яг гой том өсөлт орж ирэх юм бол зүгээр шууд weekly-гийн орой хүртэл ерөнхийдөө бол тий монthly-гийн лааны орой хүртэл хөдөлгөөн орж ирэх боломжтой гэсэн. 4200 хүртэл гэсэн үг. Өсөлт аль хүртэл үргэлжлэх боломжтой вэ гэхээр 4200 хүртэл гэсэн. За энэ бол биш шүү. Тэр энэ weekly-г ерөнхийдөө бол дээшигээ дахиад сэтгээд бүр ингээд жоохон том ногоонлоо гарах боломжтой. Томч байх вэ? Ер нь жижигхэн л байгаа өмнөх 7 хоног мөнгөөс. Энгийн нэг одоо ядаж өнгөрсөн 7 хоног ч юм бол нэг иймэрхүү лаа гарсан шүү дээ тий. Энэ 7 хоног бас нэг тиймэрхүү ч юм уу тий. Тэгээ нэг өсөлттэй. Тэгээд сүүлийн лаа учраас маргааш чинь 31 ингээд 5 дахь өдөртөөгөө яг дуусч байгаа. Тэгэхээр магадгүй өнөө маргааш хоёртоо ер нь за хүрдэггүй маа гэхэд бол дөхөөд бол очиж магадгүй гэсэн байна. Тэгээд тэр болтол угаасаа сэл харах нөхцөл байхгүй учраас уулаасаа тэгэл бай хараад энэ хүртлээл хараад байж хад бол айгу болж байгаа юм да. За ингээд одоо өдөр болгоны ингээд лайвууд шинжилгээнүүд ингээд та тэр анзаарах юм бол за нэгд өдөр жишээ нь би яг ямар хөө шинжилгээ хийж исэн бэ те. За ер нь бол нэг юм яг weekly-г бол жоохон ногоон талтай төсөөлж байгаа. Тэгээ ер нь бол ингээд дээшигээ нэг иймэрхүү жижигхэн дүү байх боломжтой байх гэж төсөөлж исэн. За тэгсэн чинь хоёр дахь өдрөөс доошоо шитрэлт орж ирэх үед нь за тэгвэл ерөнхийдөө нэг иймэрхүү хэлбэртэй болох халуун өндөр магадaltaй байна гэд яг хөдөлгөөн явж явах бүртээ өөрөө ингэж хаашаа явж байгаа ерөөхдөө хэлж өгч байдаг. Яг тэрийг бас анзаарах нь айгүй чухал тийм ээ. Мэдээ яахаар байна? Юу мэдээ? Энэ үү? юу? Энэ нөлөөлөхгүй. Би мэдээ хэлсэн шүү дээ. Хомс NFP CPI 3 л ерөнхийдөө бол арилжаа ихэд тохиромжтой дажгүй хөдөлгөөнүүдийг гаргаж өгдөг. Бусд нь бол их сүртэй хөдөлгөөн гаргадаг байхгүй. Ер нь бол. Тэгэхээр энэ high impact гэсэн мэдээ болгон дээр ач холбогдол өгөх шаардлага байхгүй. Тэгээд IS manufacturer эдгээр бол нэг сүртэй нөлөөлөхгүй. Тэгээд яахан job opening эдгээр бол нэг бас хальт жоох хөдөлгөөн гаргаад. Стар бол нэг тэг сүртэй нөлөөлөхгүй за. Тэгээд одоо энэ шинэ хүмүүс бас байгаа бах. За хоочин хүмүүс ч гэсэн байж асуултаа асуухтаа одоо өсгөө унах уу дээшээ юу доошоо юу гэж тийм сигнал авах гэсэн асуулт асуумааргүй байна. Тэгээ ядаж өөрийнхөө бодлыг хэлээд те. За би ингэж харж байна. Энэ ингээд өсгөр байна уу яхаар байна гэд иймэрхүү яж нэг өөртөө бас нэг шинжилгээ хийж үзээд оролдлоготой баймаар юм. Тэгэхгүй за өнөөдөр унах юм болов өсөх юм болов гэд өөрсдийнхээ тархитлагыг ерөөсөө ажилуулахгүй. Бэлэн будаа идэх гээд байвал одоо тэгээ та нар хөгжихгүй шүү дээ. За яг хөө тэгээд бэлэн будаагаа аваад айгу ашиг машиг хийгээд явах л ах. Гэхдээ одоо тэгээд би бол мөнхийн та нарт ингэж сигнал өгнө гэж байхгүй.
би сигнал өгдөгчгүй зүгээр л би юм оролт хийж байгаа ингэж ингээд хуваалцаал явдаг. Болохоор та хэд бас өөрсдөө бас хөгжих тал дээр бас жоохон анхаармаар байна. Тэхийн тулд бас зарим хандлагуудыг өөрчлөх хэрэгтэй. Энэ хүмүүс юу гэж бодож байгаа бол гэж бодхоос өмнө энэ хүмүүс яаж шинжилж байгаа гэж бодхоос өмнө өөрсдөө эхлээд нэг шинжилгээ хийгээд үзэх хэрэгтэй байхаа. Ер нь нэг тэгээрэй за. Өөрсдөө нэг шинжилгээ хийж үзээд яаж шинжилгээ хийхээ ойлгохгүй бол чинь ингээд би яг юуг нь ойлгохгүй болоод одоо шинжилгээ чадахгүй байгаа юм бэ гэдгээ бас бодоод үзэх хэрэгтэй байхгүй. Pullback нэгдүгээр загвараа аль pullback-ийг ярьж байна? Энэ pullback-ийг яриад байна уу? Энэ нэг биш л дээ. Энэ ч 3 дугаар загвар л дээ. Гуравдугаар загвар жоох яг 3 дугаар загвар үзээлээ дэлхийн бүсийн орой тогтоод бүсийн орол тогтоод явж байгаа. Тэгэд хичээлүүдээ манайхаа үзье. Хичээлүүдээ бас сайн үзээрэй. Та хичээлүүдээ үзээд дуусахад ер нь бол нэг сарын хугацаанд сар 50 үзье гэвэл сарын хугацаанд орно шүү дээ. Өдөртөө нэг тогтмол үзээл нэг яарахгүй сайхан өдөрт нэг ганц вебинар ч юм уу те. Тэгэл ганц хичээлүүдийг үзээл. Тэгээд явхад бол дэжгүй шүү дээ. Хичээлээ үзчихээ дахиад нэг өөртөө нэг 30 минут зарцуулаад тэргүүрээ нэг шинжилгээ дадлага юмнуудаа игээд комьюнитигоос асуугаад энэ зөв буруу юу яаж юм те. Тэгээд одоо энэ Discord ч уг нь гой өрөөнүүд нэгдэж байгаа шүү дээ. Шинжилгээ засуулах гээд өрөө байдгийг энэ одоо бас одоо ч ер нь бас жоохон итгэвчж байгаа л байх. Ер нь гайгүй энэ шинжилгээ засуулах руу гоё итгэвтэй ингээд байн олон хүмүүс юм оруулаад тах юм бол энэ би хүртэл өөрөө бүгдийг гоё засч өгөөл яваад иж боломжтой зүйл байхгүй. За тэгээд за хичээлийн өрөө байна, вебинарууд байна, бүгдийн линкийг ороод дараа л YouTube-ээс шууд ороод үзчихнэ. За тэгээд өөр юу байна? За чөлөөт чатанда сайхан хоорондоо юу ячна. За тэгэнгүүтээ асуулт хариулт янз бүрийн одоо арилжаатай холбоотой ч юм уу эсвэл арай өөр төрлийн ч юм уу асуултууд байвал энэ зүгээр л асуугээд өрөө байна. Энэ дотор бол бүх юм асуучих болно да. Бүр ask questions гэдэг тусдаа өөртөл байна. Тэгэнгүүтээ өөрөө ичиж санаа зовоод юу үлээ тэнд нэг хүсэлт илгээх гэсэн нэг тийм тикет бичдэг юм баг шиг үлээ. Тэр мөрөн дээр чинь бол баг та нарын өөрсдийн нэр мэр гарахгүй байд юм мэддэг. Тэгээ за тэрийг Phoenix мэддэг баг. Хичээлээ лайв би одоо лайв болгон дээр хичээл өдөр болгон заана гэж. Одоо лайв хийх болгондоо хичээлээ эхнээс нь заагаад байна гэж бол байхгүй. Одоо тэр өмнөх вебинарууд дээр би ингээд одоо өмнөх лайвууд дээр би дандаа ярьсан байгаа. Одоо тэрийгээ би ингээл дахин ингээд шар шууш шиг давтаад яриад байх сонирхол бол надад алгаа. Тэгээ та хэд сурч байгаагүй ч мэддэхгүй би тэгэл нэг хүн яриад идэг. Хичээлүүд бол байгаа заяа. За тэгээд тэр хичээлүүд чи угаасаа баттгаж зүйл чинь ингээд би лайв хийгээд өдөр болгон ч яг ер нь бол ингээд лайв хийх болгондоо би за өнөөдрийн лайв ямар байна, 4 цагийн лайв ямар байна те. Тэгээд оролтын нөхцөл бүрдэхээр яаж оролтууд хийж байгаа. Тэр чинь бүгдээрээ уул нь бол дандаа нөгөө хичээлүүдэд баттгаж байгаа зүйл байхгүй юу? Тэр заасан хичээлүүдийнхаа хэрэглээ одоо ажиллагааг нь ерөнхийдөө бол яг бодиттой лайв чартн дээр ингээд би харуулж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ер нь бол уг нь бол дандаа баттгаж л яваа байх. Гэхдээ лайв болгон дээр би хичээлүүд бүгдийг эхлээс заагаад ингэж байхгүй. Тэгэхээ ч байх уу да. Өгсөн шүү дээ. Гэхдээ ер нь бол YouTube дээр бүх хичээлүүд байгаа заяа. Бүх мэдлэгүүд бол байгаа заяа. За бүхээ болио гэж бодоход ер нь бол нэг 80% мэдлэг бол хангалттай YouTube дээр байгаа. Та хэд өөрсдөө нэг яг гоё анхаарлаа төвлөрүүлээ, тогтмол бүгдийг нь үзэх хэрэгтэй байхгүй. Тэр
ялангуяа вебинаруудыг бүгдийг үзэх хэрэгтэй байхгүй юу? Тэг хүнээс юм нэгж байгаа шиг жоох айгаа тийм хандлагатай биш жоох өөрийнхөө төлөө өөрөө суралцаад оролдож үзээд яваарай. Манайхан за. Би энд орж ирж байгаа шинэ хүн болгонд бүгдэнд нь тулж ажиллаа заагаад байна гэж байхгүй. Би угаасаа багш хүн биш. Би зүгээр л арилжаач юм. Тэгэд гоё community үүсгээл хамт арилжаа их сонирхолтой л хүн шүү дээ. Бусад шиг нэг скүүлгээ сарын 10 20 доллар $100 хүн болгоноос аваад ийм Discord шиг платформ дээр хичээлээд заагаал арилж байгаа чигээл тусдаа шаагаад тийм хийж байгаа. Тэр нөхдүүдээс чинь болол хажууд нь би ингээд яг Discord гэдэг үнгүй сервер байна. Хүмүүс бүгдээрээ хүснээрээ ингээд орж ирээд хоорондоо хамтдаа чөлөөтэй ярилцаад тий суралцах байгаа зүйл нь бэлэн байна. Бүх одоо өөрийнхөө би мэдлгүүдийг ингээд хичээл болгоод тэгээд ингээд хэдэн вебинарууд бэлдээд тавьсан байгаа. Тэрийг үзээд хангалттай дадлага туршлага суучих. Одоо эхнээс зарим хүмүүс нь бол хангалттай гэдгийг нь угаасаа та хэдд хэлж өгч байгаа байхгүй. Тэрийг үзээд явхад бол тэнгүүт ингээд амар сайжирж байгаа хүмүүс байгаа байхгүй. Угаасаа ингээд ил тарагж байгаа байхгүй. Тэгэхээр тэр YouTube дээр байгаа мэдлгүүд чинь бол ер нь бол дажгүй яг хүмүүс бол ойлгохоор хэмжээнд бол байгаа гэж харагдаж байгаа байхгүй юу? Тэгэнгүүтээ нөгөө талаасаа энд чинь ингээд мэдхгүй чадахгүй юмудаа асуугаад харилцаад явчихна. Тэнгүүт би энэ чинь бас ингээд зав цайтай үедээ ингээд өөрөө арилж байгаа их үедээ хамт зүгээр ганцаараа арилж их биш те. За бас ингээд хамт олтойгоо хамт ярилцаад гоё арилж байгаа да. Би нэг юм санаа бодолтой байна гээл те. Ингээд л арилж байгаа ийгээл явж байгаа л хүн бохгүй юу. Тэрнээс би одоо юу гэдэг юм. Хүн амтнаас мөнгө төгрөг авч орлого олдог хүн биш шүү дээ би. Би арилжаа гэдэг хангалттай шиг болж байна. Аас ингээд хамт олтойгоо хамт ярилцаад явж байгаа. Би нэг юм санаа бод. За микрофонуудаа хаагаарай. Ярих хэрэг бол ярих үедээ л нэгээд ирээрэй. Тэг яг арилжаа гэдэг чинь бодит байдал дээр ийм байд юмаа гэдгийг бас давхар та нарт би ингээд лайв хийгээд ингээд ойлгуулж байгаа байхгүй юу. Одоо жишээ нь намайг ингээд лайв хийхгүй байнгут баахан хэрэггүй оролтуудыг ингээд хийцгээгээд амар их одоо алдагдал хүлээсэн ч юм уу. Ингээд тгээ байждаг баг. Тэнгүүд яг лайв хийхэд бол одоо жишээ нь өчигдрийн лайвыг харъя л та. Өчигдөр бол за би яг лайв эхлэхээс өмнө бол нэг buy TP-тэй зөрөөд нэг sell TP-тэй байсан. За тэгэнгүүтээ нэг stop loss бол энэ дээр авсан. За шалгаад орцгоё. Бага эрсдэлтэй орно шүү. Эрсдэл өндөр учраас бага эрсдэлтэй орно шүү гэдгсэн. За дараа нь энэчнээс нэг ороод энэ дээр break even авахулсан. За тэгэнгүүтээ энэний дараа за яг YouTube-ийн лайв дуусгацсан байсан. Тэгээд Discord дээр лайв бол үргэлжилсээр байсан. Энэ доороос энэчнээс оролтуудаа хийцгээе гэдэг. Энэ бол амар гоё оролт болсон. Манайхан бол бүгдээрээ мэдж байгаа. Ийм л оролт хийдэг шүү дээ. Ер нь бол ингээд харах юм бол би өчигдөр нэгийг харьцах 20-тай арьжаа хийгдэж байгаа байхгүй. За тэгээ фомсэр угаасаа за бай л юм байна штэ гэд бидэд бөөнөрөө бай ороод бас гоё орой дээр нь бөөнөрөө гарцгаасан. Ингээд л өчигдрийн үр дүн жишээ нь юм байхгүй юу? 1 2 3 4 5 ингээд за энийг оруулах фомсоо оруулах ингээд 6 арилжаа заяа. Тэнгүүт 6 арилжаа дээр чинь за 2 4 TP 1 эсэл 1 break even ийм одоо үр дүнтэй гарч байгаа байхгүй. За өнөөдөр жишээлбэл өдөр ямар ч арилжаа хийгдээгүй өглөө болон өдөр ямар ч арилжааг хийгдээгүй байжгаад за дэлхийн орол ерөнхийдөө энд тогтсон байх боломжтой байна гэд. За энэчнээс ерөнхийдөө нэг pullback-ийн өсөлтөн дээр нь алдсан юм л та. Тэгээд pullback-а хүлээгээд оролт хийж байгаа. Одоо тэр нь ингээд 50% таа бол очичихсан. Ерөнхийдөө бол анхаарсан TP-ний бол 50% таа очичихсан явж байгаа. За мэдээж тэгээд хөдөлгөөнүүд бол ажиллаад явна. Одоо бол нэг бүтэц бол хийгдээд бол дуусчих шиг байна. Тэгэхээр энэ хавтаа одоо гараад pullback харах ч юм уу те. Одоо ер нь бол энэ 4 цагийг харах юм бол аашаа нэг иймэрхүү бий болж магадгүй өнгө төрхтэй л харагдчихэв.
Ингээл эн чинь төлөвлөгөөн гаргаад өдөртөө нэг чанартай яг л нөхцлөө хүлээсэн нэг хитгэн оролтуудаа хийгээл тэгэл тэр чинь чиний өнөөдрийн үр дүн. Маргааш их бол маргаашийн үр дүн тустай асуудал тий. Өнөөдрийн алдагдал чинь өнөөдөртөө л үлдэнэ. Өнөөдрийн ашиг чинь ч бас өнөөдөртөө үлдэнэ. Тэгэхээр тэгэл өдөр болгон тогтвол энийгээ тогтвортой хийж явах зүйл нь л өөрөө чухал байхгүй да. Скул ямар үнэтэй вэ гинэ. Би скул ажилуулдаггүй. Би тэг зөвхөн амтнаас мөнгө төгрөг авдаг хүн биш ээ. Discord-ийн линк аа. Зүгээр Discord дээр ороод та хэдээс нэгш төгрөг гарахгүй. За. Ингээд анхаарлын тэмдэг Discord гээд бичээд зүгээр орж ирээд юмаа сураад, хамт арилжаад, олон сураад ашигтай арилжаа чинь болоорой л гэж би одоо та нараас хүснэ. Бусдаар та нараас надад сохорцоос ч хэрэггүй. Сервисийн арга барил юу вэ? Лааны бүтэц, candle structure гэж. Лааны бүтэц. Лаан дотор ингээд нэг лаг бүрдүүлж байгаа доторх бага цагийн лаануудын хөдөлгөөн байгаа. Тэр бүтцийг ерөнхийдөө судлаад тэгээд ингээд олон цагийн одоо multi time frame одоо том цаг жижиг цагуудаар нь хооронд нь ингэж холбож шинжилгээ хийж одоо арилждаг. За ер нь бол нэг Elliott wave суурьтай гэсэн үг. Elliott суурьтай хүмүүс бол энэ арга барилыг бол нэлээд урд ойлгож байгаа. Одоо орцсон байгаа оролтоо яаж хийснэ тайлбарлаарай. Одоо орцсон байгаа оролтоо. За ерөнхийдөө өчигдөр болвол яг өсөлт ороод daily шууд ногоон болоод ороод ирсэн. За энэ хөдөлгөөнөөс болвол weekly өөрөө бие хэлбэртэй гэдгийг бол шууд баталгаа бол ороод ирчих. Баталгаа орж ирээд тэгээд дээрэс нь дөрөвд өдөр өөрөө ногоон байна гэдэг зүйл чинь ерөнхийдөө энэ том цагийн планыхаа бүтцээр орж ирж байгаа байхгүй. Энэ ерөнхийдөө бол weekly-гийн ёроол болчихж байгаа гэсэн. Тэнгүүт угаасаа би хэлбэрийн лаан дээр чи яхаа энд ёроол тогтож байвал эн чинь л weekly-гийн ёроол болж байгаа шүү дээ тий. Тэгэхээр эн чинь ёроол тогтож байгаа гэж үзээд за эн чинь ерөнхийдөө өдөр фомсын мэдээ нэлээ өсөлттэй гарсан болохоор бүс за би бол энэ хавьд ингээд тогтох байх гэсэн төсөөлөлтэй байсан. Тэнгүүтээ маргааш бол мэдээж дээшээгээ бүсийнхаа оройг хичээ доошоогоо бүсийн ёроол хийж өгөхдөө тэрэнд илгийн ёроол болоод дээшээгээ өснө гэдэг таамаглалаар би өчигдөр хэлсэн тий. Скортын одоо фомсын мэдээгээр надтай хамт арилжаалжсэн Discord дээр хамт байсан хүмүүс л бүгдээрээ мэдчихэж байгаа. Юу яасан штэ. Маргааш та хэд аль болох босоод юу дэлхийн ёроолыг барих гэж оролдоорой гэд хэлсэн штэ тий. Тэгээд тэр чинь угаасаа тэгээд энэ нөгөө дэлхийн ёроол бол амар амархан баригдахаар тогтсон штэ. Угаасаа эхний дөрөвдөр шууд дэлхийн ёроол тогтооно гэж бол байхгүй. Мэдээж оройгоо игдсэн гэдэг зүйл байгаа. Доошоо нэг хөдөлгөөгээд ёроолыг харна. Тэгэхэд энэ 4 цаг угаасаа улаан гэдэг баталгаа шууд энд ороод ирж байгаа байхгүй. Тэнгүүт энэ 4 цагаа дуусгаад дараагийн 4 цагаас ерөөдөө өсөлтөд орох боломжтой гэж үзэл. Дэлхийн ёроол бол бүр цаг хугацааны хувьд ч гэсэндээ хаана тогтох нь тодорхойлчихж байгаа байхгүй. За тэгэл энэ дээр чинь бүр би бол бүр ингээд баталгаа авч орж байгаа байхгүй да. Баг цагийн шилжүүлэлт орж ирээд pullback дээр нь 2 дугаар цагаар хийгдэнгүүт нь дээшээ орж байгаа. Тэгэл эн чинь нисэл нь багтай араар өндөртэй айтах арилж байгаа бол эн чинь яг шинэ 30 шилжээд орсон баг. Шинэ цаг шилжээд орж байна. Байж та. Шилжижсэн санагдаад байх юм. Үгүй мэн 4 цаг шилжээд орж исэн юм байна. 30 дээр чинь болохоор энд нэг цаг өгөөд 3 дахь цаг нь яаж та. Би нэг утаснаас харж орсон болохоор жоох. Мартчихэж. Viva volume profile хэрвээ санаагаа олцаач. За нөгөө Viva авч нөгөө юу өстэй те volume-ийн нэг тийм average price-ыг харуулад байдаг те. Volume weighted average price л би харж лсэн. Нэг индикатор байдаг байсан. Тэрийг санаж байна. Яг нэг
Тэгээд тэрэн дээр нь volume profile гээд би энийг зүгээр яг forex сурч явах үедээ зүгээр юм байт юм байна гэж мэдээд нэг сонирхоод нэг жоохон судалж үзчихснээс яг тэгж айхтар арилжаа бол хийж үзээгүй. Тэгэхээр одоо яг сайн мэдэхгүй юм байна. Diftom гэж харин юу лээ? Diftom гэж харин жоохон сонсоогүй юм байх шиг байх юм. Эсвэл миний мэддэг юм байгаад нэршил нь өрөөд юм уу? Order flow яриад байгаа юм уу? Order flow юм байна шүү дээ, тий. Ерөнхийдөө чи volume нэлээ харж арилжаад байна гэсэн үг үү, тий. Diftom юу order flow чинь нэг тийм амар хэцүү биш шүү дээ, order flow чинь. Яг уу order flow яг ямар нөхцөлд ашиглах вэ гэдгээ чи өөрөө эхлээд тодорхойлох хэрэгтэй байхгүй. Order flow чинь одоо жишээлбэл ихэнх order flow ашигладаг ерөнхийдөө одоо амар одоо order flow ашиглаж scalp арилжаач нэлээх арилжаа идэг. Одоо win rate өндөртэй байдгаас бол тэгэнгүүт ихэвчлэн дандаа нэг тогтсон цагууд дээр ялангуяа Нью-Йоркийн сешн дээр арилжаа идэг. За тэгээд тэр арилжаачдыг зарим нь ерөнхийдөө анзаарч байхад ер нь ихэвчлэн дандаа юундууд дээр индексүүд дээр арилжаад идэг. За Nasdaq, S&P, US 30 30 тиймэрхүү юмнууд дээр ихэвчлэн арилжаад идэг байхгүй. Тэнгүүт одоо жишээлбэл order flow-ыг одоо жишээ нь яаж за чи би энэ дээр зүгээр жишээ авах гад үзье зэ. Зүгээр дажгүй индикатор байна уу зүгээр жишээ авах болчихоор. За энэ бол одоогийн явцаа лаан дээр аваа захиалга хэмжээ юунууд өгч чинь. За энэ худлаал индикатор байна да. За энэ дээр ч угаасаа нэг холигтой юмнууд гаргахгүй дээ. За тэнгуү жишээлбэл одоо Нью-Йорк эхлэн шүү дээ те. За ерөөдөө Nasdaq дээр их юм бол 9 цагаас хоошоо 9:30-аас үндсэн волюм орж ирнэ гээд ийм 4 цагийн лаан дээр ерөөдөө арилжаа хийдэг гэсэн үг. Одоо зөв жишээ авч ярих юм бол за тэгэнгүүт за давхар мэдээж нөгөө нэг order flow дээр чинь бас нөгөө volume profile бол байгаа шүү дээ. За volume profile-аа ерөнхийдөө бол ингээд татчихсан заяа. Тэнгүүт за энэчнээс нөгөө нэг хамгийн их volume range-тэй нөгөө нэг сул захиалгатай байгаа эсгүүд байгаа шүү дээ. Ерөнхийдөө бол захиалга биелэгдэг эсгүүд ч юм уу янз янзаар тайлбарладаг. Тэнгүүт энэ range-ээ зураад тэнгүүтээ энэчнээс аль нэг тишээ задрахыг хүлээдэг байхгүй юу? Дишээгээ задрах, доошоогоо задрахыг хүлээдэг. Доошоогоо задраад хэрвээ сэлрүүд нөгөө order flow дээр ч харагдсан шүү дээ. Энэчнээс нь хүчтэй сэлрүүд орж ирээд доош нь задлж чадахгүй буцаагаад дээшээ гарчих юм бол юу яадаг. Энэ арилжааныхаа энэ сешны буюу энэ 4 цагаа биржийн цагаа дуустал нь ерөнхийдөө дандаа pullback харах болгонд нь юу яадаг. Buy захиалгууд өгч дээшээгээ scalp trade-үүд хийдэг. Эсвэргээрээ сэлрүүд орж шахачаад энэчнээс нь buy-рууд нэмэгдэж ирээд дахиад доошоо сэтэлт ороод ирчих юм бол доошоогоо ингээд арилждаг ч юм уу. Би яг энийг нэг судалж арилж үзчихсэн юм. Тэгээ би өөрөө нэг scalp төрлийн хүн биш болохоор надад тухайн үед нэг яагаагүй санагдаагүй. Тэгэхээр order flow бол хэцүү биш байх үгүй зүгээр эхлээд ойлгочих хэрэгтэй байх. Яг volume profile-ыг яг яаж ашиглах вэ? Бас ямар үед ашиглах вэ гэдэг чинь өөрөө айгүй чухал л та. Тэгэхгүй volume profile тавьчаал за амир альфа дельта тоонуудаар л агрессив buyer seller-ууд орж ирвэл дагаал орно гарна ч юм уу. Тэгж арилжвал ашиг хийхгүй шүү дээ угаасаа. Тэгээд бас энгийн арга барил гэдэг зүйл ер нь бас байхгүй юм шиг байна лээ. Би бас ер нь сүүлийн үед өөрийнхөө айгүй энгийн айгүй амархан хялбархан гэж илүү дутуу юмгүй гэж бодоод байдаг гэсэн чинь бас энийг сурахын тулд бас нэлээд олон юм мэдэх шаардлагатай байгаа. Тэнгүүд бусад арга барилуудыг ч гэсэндээ жоохон бодоод үзэхээр ер нь сурах юм айгүй ихтэй. Ялангуяа энэ forex-ийн одоо энэ чартын хөдөлгөөн дээр гарч байгаа үндсэн одоо суурь ойлголтууд те доовоос эхлээл бүгдийг сурах хэрэгтэй болчихж байгаа юм. Цаг хоорондын хамаарлыг хүртэл ингээл ерөнхийдөө бол тодорхой хэмжээний ойлголттой байх хэрэгтэй болчих. Тэгэнгүүт энэ өөртөө ингээд нэг гартаа оруулсан нэг арга барилтай өөрөнгө гэсэн нэг юм арга барилаа эзэмшээд авцсан нэг хүн тэргүүрээ ингээд тогтвол ашигаа гэдээ явж байгаа арилжаачдыг хэрвээ анзаарах юм бол яг би өөр дээрээ л анзаарч байгаа юм л та. Тэгэнгүүт
Яг ингээд өөртөө ингээд яг ингээд таарч байгаа зүйлс ингээд өөрөө судлаад мэдээд тэгээд туршаад ингээд үр дүнгийг хараад явсан арга барилуудаасаа тэргүүрээ ингээд нэг арга барилаараа тэргүүрээ удаан ярилцаад ирэнгүүт тэр нь явандаа өөрөө цэгцлээд эхэлдэг юм байлаа. Одоо жишээлбэл нэг жил гарны өмнө бол миний арга барил жоохон том байсан байхгүй юу? Бусдад заахад бол жоохон том сурах юм ихтэй. Тэгэд одоо бол ингээд амар ингийн симпл болцсон гэдэг ч юм уу. Тэгэнгүүт арилцаа чинь хүн болгон яг одоо яг ашигтай одоо арилцаа хийгээд ингээд доктортай арилжаад явж байгаа хүмүүсийг анзаарах юм бол яг тийм юм байлаа. Зүгээр л ингээд нэг энгийн нэг модулуудаа тодорхойлж аваад за нэг ийм 2 3 сетаптай. За тэр төвчлүүд маань энэ үеүүдэд бүрдэх боломжтой байдаг. Тэгэл бүрдэх үедээ анзаардаг. За тэнгуүтээ аль үед нь хийвэл алдагдал нь өндөр байгаад идэггүй, аль үед нь хийвэл ашиг нь өндөр байгаад идэггүй гэдгээ өөрөө ингээд мэдээд ялаад салгаад тэгээд ингээд өөртөө ингээд зарим хэрэггүй зүйлсээ хасаад ингээд зарим зүйлсээ ингээд бүр цомхон болгоо те. Тэгээд арга барилаа илүү гоё ингээд нарийнхан болгоод одоо амархан болгоод өөртөө хялбар болгоо те. Тэгээд ерөнхийдөө бол явдаг юм шиг анзаарчихсан шүү надаа. Тэгэхээр ер нь сурах юм бол их л байх бах. За тэгээд дээрэс нь би community-д байнга хэлдэг те. Нэг арга барилаар сураад шууд ашигтай арилжаа чинь болно гэж байхгүй тий. Арилжааны туршлага гэдэг зүйл өөр арилжаач хүнд хэрэгтэй. Одоо ерөнхийдөө бол би байнга л ярьдаг үстэй. Чинь нэг тусдаа нэг мэрэгжил эзэмших дайны зүйл байхгүй юу? Ерөнхийдөө бол арилжаачин гэдэг мэрэгжил байгаад байгаа байхгүй юу? Тэнгүүт одоо диплом байхгүй ч гэсэндээ мэрэгжил байгаа байхгүй юу? Тэнгүүт нэг дипломыг одоо мэрэгчлэр нь сурах гэж одоо дунджаар их сургуульд нэг 4 жил хавцаа сурж штэ тий дунджаар бол тэгэд 4 жил зүгээр намын дуу сонсч ирж байгаа байхгүй. Тэгээд ажлын байран дээрээ шууд алах уу гэвэл үгүй байдаг тий. Ажлын байран дээрээ эрт гарцсан хүүхдүүд бол ангийнхан төгсөж байхад хавийн илүү мэдлэгтэй бүр ингээд туршлагатай болцсон ямар ч ажлын байранд голгодохооргүй залуухан инженер ч юм уу ажилчин гарч ирдэг. Сурж явах хугацаанд ямар ч дадлага хийгээгүй нөхдүүд бол төгсөөд ажлын байран дээр л хамгийн махнаас сурдаг. Тэр сурах хугацаа чинь дахиад нэг 2 жилийг бол зарцуулдаг байхгүй. Тэгэхээр тэр ажлын туршлага гэдэг зүйлийг өөрөө хүн болгон ер нь хоримтлуулах хэрэгтэй. Одоо та жишээ нь одоо энэ лайв стримийг үзэж байгаа жоохон хүмүүс бол байхгүй байгаа. Тэгэхээр дандаа бүгдээрээ нэг оюутан хин дандаа ингээд ажил хийгээд үзсэн, ажил хийдэг бүр ингээд эсвэл бизнес эрхэлдэг ч юм янз янзын хүмүүс байгаа. Тэр хүмүүсүүд ингээд та өөрсдөө ажил дээр бодоод үзэх хэрэгтэй байна. Шууд ажил дээр гараад алсан зүйл бол ер нь байхгүй бах тий. Тэнгүүтээ ажил дөнгөж одоо нэг шин зүйлийг сураад ажил хийж байгаа юм. Тэр зүйлтэй ингээд одоо мастер болохын тулд тий юу гэх юм. Одоо эксперт нь болохын тулд бас нэг хэдэн жил одоо зарцуулж ноу хавыг бүгдийг нь ойлгож тий тэгжиж ерөнхийдөө бол туршлагатай ажилчин болдог шүү дээ тий. Тэгээд дараагийнхаа одоо тушаалт дэвчих ч юм уу дараагийнхаа одоо юу гэдэг төвшин рүү ахихгүй асуудлууд нь яригдаж эхэлдэг шүү дээ. Тэгэхээр арилжаа гэдэг чинь бас яг адилхан зүйл байхгүй юу? Яг адилхан зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгээ манайхад чи өнөөдөр надтай яг адилхан оролт хийсэн байгаа юм шиг байгаа юм шүү дээ. Ингэж харж байна гэдэг. За яг уу та хэд ингээд нөгөө нэг channel татаад байдаг шүү дээ. Энэ яаж татсан юм бэ? Ингэж татсан юм уу? Ингэж татгарч дээ. Доод хоёрыг нийлүүлээд дээш нь зүс юм те. Ингэж татсан юм уу? Тэгээд энэчнээс уннаа гэж үзээд байгаа юм те. За энэ дээр бол одоо виждад иймэрхүү маргаар дандаа л хэлдэг. Би ийм тренд одоо ийм паттерн зурж арилждаг байхгүй юу? Би. Тэгэхээр энэ дээр бол би ямар нэгэн комент бол хийж чадахгүй. Би өөрөө энэ миний арга барилтай зарим талаараа зөрчилддөг учраас
Одоо жишээлбэл би шинжилгээгээр одоо магадгүй зүгээр ингээд зүгээр дэлхий 3 дугаар цагаар доошоо байлаа гэж бодоход энэ оройг энд ахуулаад би доошоогоо энэ хүртэл явна гэж үзэх байхгүй. Жишээлбэл тэгэхэд ингээд паттерн зурчаад сэтэрчлээ ретест авчлаа одоо дээшээс амар өсөх юм байна гэдэг юм. Ингээд явхаар өчигдөд идэх байхгүй. Тэгэхээр арга барил чинь хооронд одоо хольж шалж байгаа нийлүүлж байгаа арга барилууд чинь ингээ хоорондоо зөрчилдөөх юм бол тэр чамайг алдагдал хүргэх л одоо өөрийнхөө хөл рүү хутгах шаажгаалыг тийм л нөхцөл болно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ер нь бол дэмбич байх хэрэгтэй. Тэгээ би та нарт бол тийм заавал миний арга барилыг ашигла гэж бол би хэлэхгүй болохгүй. Би бол ийм арга барилаар арилждаг. За энэ арга барил маань ингээд ингээд яг ашигтай гэдэг нь бол ингээд баталгаатай юм аа. Ингээд би та хэд одоо ер нь зөндөө баталж харуулсан дөө. Тэгэхээр яг хөө энийг та хэд суралцаад ингээд ашиглаад явж болно тий. Тэнгүүд хүн юм суралцахад чинь бас орчин аягүй чухал байдаг байхгүй. Тэр орчингийг бүрдүүлэх гээд би ингээд Discord community үүсгээд байгаа байхгүй. Тэгээд энэ ч бөөнөрөө ингээд дийлэнх нь ерөнхийдөө бол яг энэ арга барилаар бол арилж хийж байгаа. Суралцж байгаа. Тэгэхээр бүгдээрээ бас нэг ижлэхэн үнцэг хардаг. Ижлэхэн арга барилаар арилж байгаа хүмүүс ч бас дэндээ хоорондоо нэгнийхээ ойлгохгүй байгаа буруу зураг юмудаа хэлцээд ярилцаад явахаар нэг асуудал гарахгүй харин ч хурдан сайжирна гэсэн үг. Ер нь хурдан сайжирч байгаа хүмүүс байгаа. Ер нь бол хичээж байгаа хүмүүс нь бол айгүй хурдан сайжирч явдаг. Ямар сандаа хэлж байгаа шүү дээ. Манай одоо энд би нэг танхимын сургалт авч ийсэн. Тэгж яхад яг танхимын сургалтын суурснаас хойшоо дансаа танхимын сургалтын суугатаа л нэг дансаа зэмсэн. Тэрнээс хойшоо нэг ч данс зэмлээгүй. Дандаа таталтууд хийж байгаа хүмүүс байгаа. Маргааш хөдөлгөөн гайгүй бол watch party байлгаж болох уу? Watch party. Маргааш ч нөгөө юу үстэй 31-нд чинь Монголцын тоглолт байгаа шүү дээ. Тэгээ BC game-ийн бас тоглолт байгаа шүү дээ. Нөгөө нэг City-д орсон байлоо. 3 тоглолт бараг дараалаад өгсөн шүү. Яг би бол BC game сэнзэг байл үзэн дээ. Монголч тэд нар давхцахгүй байвал хамт бүгдийг үзчихнэ. Watch party байлгаж болно бол заавал тавтахад. Гэхдээ энэ Discord чинь миний юм биш заяа. Энэ Discord сервер чинь миний сервер биш заяа. Энэ та нарын сервер байхгүй юу? Энэ бидний сервер байхгүй юу? Энд та нар юу хүссэнээ хийж болно, тэ? Илгэцээ шеэрлээд одоо хоорондоо хамт сонирхол нийлдэг одоо тэр movie talk mock гэдэг өрөө хүртэл нийцсэн байгаа. Хамтдаа кино үзэж болно, тэ? Яадын нэг Netflix-тэй хүн байвал за Netflix-ийг арай шеэрлж болох бах. Тэгтээ яадын ингээд хамт кино үзье. Одоо team кино гарсан байна. Одоо жишээлбэл саяхан би Rick and Morty үзэж дуусглаа. Series бидээс хөрхөн хэдэн тэгээ тэр мэрийг ингээд хамтдаа үзээд эсвэл юу гэдэг нь дуу муу сонирхдаг эсвэл тоглоом сонирхдаг хүмүүс нь хамт тоглоо сонирхоод тэгээд санал хүсэлтээ энэ чи санал хүсэлт явуулах өрөөнүүд байгаа. Тэгээд Discord дээр ийм бүлий ийм хэрэгтэй ингээд би тэгээд бүр ингээд юу яаж өглөө шүү дээ. Жилийн буст авцсан байгаа. Nitro авцсан байгаа. Энд дэр чи ингээд стримийн quality нь өндөр шеэрлэгдэн. Тэгэхээр ч одоо кино манай үзсэн ч гэсэндээ айгүй гоё харагдана гэсэн үг шүү дээ. Тэгээд одоо хүний багтаамжны асуудал гарахгүй бах олуулаа нэг өрөөнд ихэд бол гайгүй болчихж байгаа. Тэгээд ч одоо өөр юу гэдэг юм. Тэгэл мэдгүй би бол Discord-ыг бас тийм амар сайн бод мэдгүй. Манай Phoenix бол харин мундаг юм байлаа. Тэгээд өөр бас мундаг залуучууд байгаа хоорондоо гоё ярилцаад тгий ингээ гэдэг. Та нар өөрсдөө санаачлагтай байвал уг нь тэгээд бас айгүй гоё л байна л та уг нь бол. Тийм заавал одоо чинь Монголцын тоглолт ч юм уу одоо BC Gaming-ийн тоглолт ч юм уу те эсвэл ямар нэгэн тэмцээн оролдоо ч юм уу тэрийг үзэхэд заавал миний зөвшөөрөл хэрэггүй байхгүй юу? Бас заавал би үзчихэж та нар хамт үзнэ гэсэн үг биш заяа. Тэгэхээр та өөртөө санаачлагтай сайхан тэрийг үзцгээ ч юм уу ингээ бичиж бариад яг уу эхэндээ бол нэг хүн амт орж ирдгүй юм үнэн юм ярьдагчгүй юм. Тэгээд явандаа тэгээд айг болчихдээ штэ. Бас нэг юмыг бас тууштай тогтмол хийж бас үр дүн гаргадаг учраас.
Арга барилаа тайлбарлаач л. Лааны бүтцийг судалдаг арга барилаа. Одоо лайв болгон дээр шинэ хүн орж ирэх болгонд нь тайлбарлаж өгöd байх. Инхэл байдгүй бороо. YouTube дээр байгаа бичлэгүүдийг үзээрэй. Ерөнхий юу яа гэвэл арга барилын талаар дэлгэрэнгүй сурын мэдээ гэх юм бол одоо энэ стрим явж байгаа YouTube channel дээр чинь зөндөө хичээлийн бичлэгүүд байгаа, вебинарууд байгаа. Тэдрийг үзээд арга барил нь ямар арга барил юм бэ гэд судаад сонирхоод хараад үзээрэй за. Ер нь арга барил яадын гэхээр зөвхөн лааны бүтцийг л судалдаг. Одоо жишээлбэл энэ лааны хөдөлгөөн тийм энэ лаа яг ямар бүтцтэй явж байгаа тийм тэрнээс нь шалтгаалаад ямар оролт хийх юм тийм одоо зүйлийг л ашигладаг гэсэн үг. Одоо жишээлбэл энэ лаан дээр бол жишээ нь ингээл 3 дугаар загварын лаа орж ирж байгаа. Энэ лаан дээр бол тэгээ шууд 2 дугаар загварын лаа орж ирж байгаа. Гүйцэлтэн дээр орж ирж байгаа. Мэдчлэн тэнгүүтээ энд орж ирэхдээ чинь шууд дараагийн лааныхаа дээд зүү болж явж байгаа ч юм уу ингээл. Тэгээ оролтын нөхцлүүдэнд бол нэг лааныхаа сүүлийн лааны ч юм уу доод зүүнээс дээд зүүний хооронд орох оролтыг л одоо жишээлбэл өчигдрийн оролтыг харах юм бол дийлэгийн лаан дээрээ тулгуурлаад дийлэгийн нөхцөлтний өсөлтийн хөдөлгөөн байна гэдгийг таамаглаад энэ авьяас таамаглаад за эндээс нэг баа шалгаж үзчих стоплос авсан энд нэг брикийн аваад за окей энэ чэнэс бол баталгаатай гэдэг зүйл хийгдээд тэгээд дээшээгээ энэ 4 цагийн доод зүүнээс ороод за ерөнхийдөө бол энэ чинь бол TP 4 цагийн дээд зүүнд байхаар байсан тэрэн зөв таамаглагдсан хомсын мэдээ бас өөрөө дээшээ гэсэн таамагтай гарсан учраас хомс дээрээ бас давхар баа ороод ингээд нэг иймэрхүү ч юм уу ингээд л штэ. Тэгээд Discord руу орж ирээд үзэх юм бол зөндөө юмнууд байгаа. Итгэл гэж танихгүй. Мэдгүй би яг лааны доторх бүтцийг харж арилжаач нэг одоо хэр их байдгийг уу сайн мэдгүй. Миний одоо нэг сайн байдгийг бол мэдгүй. Ютач Кайла бол лааны бүтцээ бол хардгийн. За очроод гэхдээ лаа яриад идэв. Гэхдээ өөр бол ага ойлгоод үгүй бол би мэдэхгүй. Тэгээд өөр бол мэдэхгүй. Тэгэл зарим зүгээр л нэг сонж байх те. Лааны бүтц гэдэг нь зүгээр нэг лааны төрлүүдийг харж ярилцаад жишээ нь юу гэдэг нэг раунд тренд яваад сонирхлын зэг дээр эренгүүт нэг дожи кантл гарангуут нь дараагийн лаанаас нь орж мордог ч юм уу. Нэг тиймэрхүү ICT-ийн одоо янз бүрийн тиймэрхүү юмар л ярилцаад байдаг шүү дээ. Стар бол яг тэгж бид царж ярилцаа хийдэг хүмүүс яг би сайн мэдэхгүй л дээ. Тэгээд яаж ч тэл зөндөө олон арилжаа хийж байгаа хүмүүс байгаа шүү дээ. Амар олон хүмүүс байгаа шүү дээ. Тэр болгоны чинь би бүгдийг мэддэггүй. Яг зарим нэлээд арилжаачтай нь яг таньдаг. Уулзаж ярьж хөөрч үзчихсэн. За өөр юмнууд харж илээ тий. Өнөөдөр уулаасаа биткойн бол дээшээ хөдөлгөөнтэй баг явагтаа дуусч байгаа шүү. 19 цаг гэдэг чинь дараа явагтаагүй юм байна. Энэ дөрөв нэг дээшээ орж өгөөд тэгээд дахиад нэг жоохон бэк хөдөлгөөн орж иж боломжтой харагдчихэв. За Nasdaq бол өчигдөр доош ончаад өсөж аваад энэ бүтэц амар гоё. Яг энэ манай лааны бүтэц бол үнэхээр гоё. Өчигдөр Nasdaq-ийг зэрвээ зүгээр харж исэн бол энэ бол төгс 3 дугаар загвар байсан баг. Супер 3 дугаар загвар тий.
Манай одоо яг арга барилаа сурцсан байгаа хүмүүс бол хараад шууд мэдчихээд та ямар гоё харагдаж байна гэдэг. Өнөөдөр ч гэсэндээ одоо Nasdaq-ийн хувьд бол бас ингээл тийшээгээ 3 дугаар загварын хөдөлгөөнтэй байхаар л харагдаж байна. Өөх. За энэ хөдөлгөөнчдөгтэй яваад дуусч байгаа юм шиг байна да. Дахиад нэг өсөлт орж ирээд нэг уналт дараад за хэдүүлээ өрөө мөрөө дүүрэх нь гайгүй байгаа шүү дээ. Одоо нэг үүсэлт юм шиг гайгүй л үү дээ. Нөгөө шеэр яаж чинь та хэдэд нөгөө нэг жирэлцэж муухай харагдаж байна уу? Тэр зүгээр нөө 60 FPS олохоор л тэгээд тасах шүү дээ. Одоо FPS нь 60 дээр биш байгаа юм уу? 30 дээр байгаа юм тий. 30 дээр байна. Даалар ярьж ирснээр ер нь бол доошоогоо хөдөлгөөнүүд бол ороод эхэлсэн ш. Одоо ингээл энд бол жишээ нь ингээд 1-р заврын хөдөлгөөн явагдаж байгаа байхгүй. Энийг арилгаад өдрийнхөө оройг ингээд тэмдэглэж тий. За энд weekly-гийн орой байгаа. За тэнгуүтээ энэ дээр болохоор monthly-гийн орой байгаа тий. За энэ доор цэгүүд ерөнхийдөө бол хэрэг цэгүү болсон. Ажлаа гүйцэтгсэн гон мундаг цэгүүд. За өөр 50 да. Нэг тиймэрхүү л сайн сайхантай байна да. За өнөөдрийнхөө шинжилгээ ер нь бол ойлгомжтой тий. Лайв ихэнд ингээд өнөөдрийнхөө лааны бүтцийг бол би ингээд одоо өдрийн лааны лаа болгон адилхан бохгүй. Хооронд нь уяж харилцууж ашиглах нь өөрөө чухал. Тэнгүүд оройн цагаар лайв хийдэг учраас дийлийнхаа лаг ерөөхдөө барих дийлийнхаа лааны бүтцийг шинжилээд хамгийн сүүлд ерөөхдөө бол өндөр магадaltaй явдаг үздэг хөдөлгөөнөө барьж авах гэж хичээдэг. Тэгээ та хэд бол ерөөхдөө энэ лайваар болсон дийлгийн лаан дээр ерөөхдөө бол юугаа арга барилаа илүү баттгаа дадлага хийгээд за ийм үед нь ингэдэм байх, тэр үед нь тэгдэм байх гэдэг шинжилгээ хийгээд явах дадлага болох хөдлөөс лайв хийж байгаа тийм. Дээрээс нь би өөрөө угаасаа тэгээд арилж байгаа хийгээл юм чи. Хамт хамталтайгаа хамт арилжаал. Явт юм дөө. Тэгээд YouTube дээр үзэж байгаа хүмүүс Discord дээр орж үзээрэй. Би бол заримдаа зөвхөн залхуурахаар Discord дээр лайв байжаал хүмүүстэйгээ гişүүдтэй хамт арилж байгааячдаг. Энэ оролт хийсэн ба штэ. Оролт хийсэн одоо ингээд ашигтай явж штэ. Одоо явж байгаа цагийн хөдөлгөөн дээр тулгуурлаад энэ 4 цаг бүтэн ногоон байх уу? Эсвэл хүн нэчэд би хэлбэрлүү шилжих үү гэдэг дээрээс нь үндэслээд оролтоо гарахгүйгээ ерөнхийдөө бол шийднэ гэсэн үг. Өргөжлүүлээд барих уу, хаах уу гэдгээ. Уусаах тийм төлөвлөгөөтэй л авсан юм дөө. Өргөлжсөн өсөлт ороод ирлүүд тач шмиглэгээ орой хүртэл барьчих гэсэн төлөвлөгөөтэй байсан.
YouTube дээр зэрэг явж байгаа. YouTube дээр ч стрим хийгдэж байгаа. Discord дээр ч стрим хийгдэж байгаа. YouTube дээр стрим хийж байгаа шалтгаан чинь ингээд би Discord дээр ингээд хийж байгаа стримээ өөрөө рекорд хийгээд хадгалаад YouTube руу аплод хийхээсээ залхуураа зүгээр YouTube дээр стримийг орхичдаг байхгүй. Дараа нь та хэдийг үзэг гэж бодоод. Бас лайв дээр ингээд сууж амжаагүй хүмүүс нь дараа нь нөхөд үзэг гэж бодоод хийдэг байхгүй. Тэгэхээр энэ YouTube дээр хийж байгаа энэ юмнуудыг энэ уг нь бол айгүй их мэдлэг уг нь явж байгаа. Та хэд яг одоо ингээд сонсож байгаа үедээ зарим зүйлээ мэдэхгүй ч юм арга барилаа дутуу ойлголттой байгаа хүмүүс ингээд яг ойлгохгүй байгаа зүйл бол байгаа ах. Тэгээ юмаа сураад ингээд явж явах үед чинь энэ вебинаруудыг энэ хадгалсан байгаа лайвуудыг үзэхэд та нарын одоо эргэлзэжсэн эргэлзээнүүд чинь бол айгүй хурдан гараад явах зүйл байхгүй. Тэгээд YouTube дээр давхар стрим хийгээд байгаа шүү дээ. Өмнө нь бол яг хөө би нэг богино бичлэг хийгээд нэг бүтэн сайнд нэг өнгөрсөн 7 хоногоо дүгнээ дараа 7 хоногоо хийсэн нэг маркет өөр юу гэдэг YouTube дээр яг оруулдаг байсан. Тэгээ тэр бол тэр байсан залхуурсан. Яг өөрөө хийжсэн бичлэгүүд бол яг байгаа бах. Тэгээ тэдрийг бас үзвэл ихэнх нь бас хадгалаагүй зүгээр ингээд лайв хийгээд хилээд байдаг гэсэн жоохон бурууц юм шиг. Уг нь тэд нар бас бүгдээрээ хадгалаастай анхнаасаа YouTube дээр стримээ хийж явсан бол та хэд бүрэл хэрэгтэй байх гэсэн ядч ингээд дандаа шинжилгээ хийж байгаа бичлэгнүүд байгаа байхгүй. Тэр шинжилгээгээ яаж арга барилаа ашиглаж яаж шинжилгээ хийдэг вэ гэдэг ийм зүйл гэсэн үг. Админы IT юу вэ? Мэдгүй Phoenix IG-ад юу гэдэг юм бол Phoenix доогоор зураас IG юм ажил гэсэн юм байдаг бах та. Instagram ашигладаг юм шүү дээ. Апинч татаг. Instagram ашигладаг, TikTok ашигладаг. Миний контакт информашныг юу хийх гээд байна? Мэдгүй. Админ IG гэдэг чинь. Чамаг айгу гоё болтой залуу болохоор нэг охин найрах гэдэг юм шүү. Таны юг асууж байгаа хөө админ гэхээр. Би админ биш ээ. Би админ ажил хиймээргүй. Би зүгээр яг өвнөр нь байгаа л явна. Би л индусмент хардаг. Индусмент дээр ажиллаж тийм үү? Санчлаа. Индүүний оролт гэдэг залуу шүү дээ, тий? Нэг грил яваадсан. Тэр залуу юм байна шүү дээ. Нэрээ итгэл гэсэн байлаа. Мэдгүй би арилжаа мэлжээр яаж чааг хараагүй тэгэл. Грилүүд нь харахаар л индүүний оролт хийлээд хэдэн сая хийлээ л гэдэг юм байлээ. Мундаг арилжаач ерөнхийдөө бол байгаа. Гэхдээ хэн мундаг гэдгийг нь бол би бол сайн мэдэхгүй. Ятач бол арилжаа хийдэг мундаг арилжаачд бол байгаа. Тэгээ ихэнх арилжаачд бол нэг скул ярьж та хэдis мөнгө төгрөг авч өөртөө сагогийн асуудлаа шийдэж байгаа хүмүүс байдаг дөө. Тэгээ тэр дундаас мундаг арилжаачд бол байгаа. Бас хүмүүст ядаж зөв юм зааж өгөөд явж байгаа хүмүүс бол яг байдаг. Ямар брокер ашигладаг вэ? Vantage гэдэг брокер ашигладаг. Би бол Vantage ашигладаг. Та хэд бас Vantage ашиглаж байна.
Яг нь надад би бол хэдэн брокерууд ашиглаж үзсэн. Яг нь тэгээд бас судлаад дажгүй брокер яг ямар байх ёстой ингээд бас нэг судалгаа хийгээд бас community даш танилцуулж ирсэн. Энэ Discord-ийн өрөөгөө хар. Discord дээр чи Vantage гэдэг бүтэн channel байгаа. Тэгээ яг нь одоо Монгол хүний занал байлгүй дээ. Ерөөсөө ихтгэл ажил айгуу муу байдаг. Суухаас өмнө уншдаггүй, ярахаас өмнө боддоггүй нэг тиймэрхүү. Дан чанартай хүмүүс шүү дээ. Манайхан ч морин дээрээ зүгээр алан л гэдэг хүмүүс болохоор. Мориноосоо буугаад удааг байгаа хүмүүс шүү дээ бид нар ч. Тэгэхээр яхаа. Тэгтгэл ах та. Тэгээ жоохон Discord руу орж ирээд эхлээ шууд Discord-тоо танилцчих хэрэгтэй. За ийм мөрөө байт юм байна, ийм байт юм байна. Discord-ыг ашиглаж үзээгүй бол Discord-оо бас нэг за Discord гэж яа тийм ингээд бас нэг оролдож үзээд энэ нэг гэдэм байна, тэр нэг гэдэм байна гэдээ ойлгоод бие даах чадвартай болох нь ер нь бас чухал шүү. Давхар. Багш нь Vantage-ний энэ юу партнер код нь хэвээр байгаа юу? Хэвээр авах уу? Би янз бүрийн мөрчлөг. Хэвээр авах. За. Үгүй. Тэр нээц хэргэлт мэргэлтэй чи. За. Нэрээ давхар нэрээ нэг юм бэлгэхэд та хэд ингээд Vantage дээр би нэг IB гэдэг партнерын албаас үүсгэсэн байхгүй юу? Бусад та хэдэд ингээд одоо XM-ийг айгүй хүмүүс санал болгодог, мотыг санал болгодог. Ингээд янз бүрийн брокеруудыг ингээд арилж яаж байгаа хүмүүс, маркетинг хийж байгаа хүмүүс ингээд за манай брокер дээр арилжих хэрэгтэй юм стаа гэж тэгдэг штэ community дэлгэхэд бол бла бла гэдэг. Яг би бол Vantage дээр та хэдийг бол хүчээр арилж гэж юусэн хэл. Одоо хүчээр бол арилж гэж хэлдэг штэ. Та хэд бол ямар брокер дээр арилж та нарын дор. Гэхдээ тэр хүмүүс яагаад брокер сурчлаад байна гэхээр тэр брокер дээр та нар арилжснаар та нарын нөгөө брокерт очих шимтгэл байгаа. Тэр шимтгэлийн нэг тодорхой хувийг тэр нөгөө нэг урьж оролцуулсан хүмүүс нь авдаг байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө бас зарим хүмүүс бол зөвхөн ингээд өөрсдөө арилжааны хийхгүй мөртлөө маркетинг хийгээд хүмүүсийг зур тэр брокер дээр урьж арилжуулаад орлого олоод явдаг хүмүүс байдаг байхгүй. Тэгэхээр нэгэнтээ угаасаа нэг хүнээр өрөөлээд тэр брокер дээр арилжсан ч арилжаагүй шимтгэлээ төлөх нь үнэн юм чинь. Хэдүүлээ ингээд community байгаагийн даваа талаа гаргаад тэр брокер дээр ингээд олуулаа арилчаад шимтгэл нь ингээд олуулаа олчих юм бол айгүй их шимтгэл цуглана гэсэн үг шүү дээ. Тэгэнгүүтээ нэг $1000 хүрэхээр нь ч юм уу community-ийн гишүүдтэй ингээд шууд рандомаар шууд ингээд giveaway хийгээд өгөөд тэгээд нөгөө гэхдээ жоохон нөгөө шодрог байхын тулд яг Vantage дээр арилжж байгаа хүмүүстэй ч юм уу шууд тэр хүмүүс дээрээсээ ингээд азтан шалгаруулад $1000 хөрөнгүүт нь л giveaway хийгээд идэг байвал уг нь зүгээр гэж бодоод би яг нэг тэгээд уг нь хэлсэн. Тэгээд арилжсан нэг цөөхөн байт юм уу? Цөөхөн бол тэнгэлтээс нь жоохон нэг хоолны юм дамжлага хийдэг болохоор жоохон тэгээд идэм бах та. Карт март чинь шимтгэлгүй л байсан шүү дээ. Биш нөө одоо нөө P2P-гээр сэнэглэл тэнгуүтэр нөө криптогоор сэнэглэл гээд мэдгүй. Би бол криптогоор л дандаа таталтууд байдаг шүү дээ. Ямар ч асуудалгүй л байдаг шүү дээ. Уул нарын крипто л амар л та тий. Тэгээ би чинь татаад л өгчдөг. Жохон том хэмжээний мөнгө төр би брокер руугаа шууд ярьчдیں۔ Миний юг гаргаад өг жоох яаралтай хэрэгтэй нэгэн шууд хүсэлт баталгаажуулаад өгчдیں۔ Өмнө нь бол бүр ингээд инстант байсан байхгүй юу? Шууд л 5 секундын дотор орчдөг. Одоо яг уу тэр нь жоох удаан нөгөө нэг хяналттай байдаг болсон юм билээ. Нөгөө крипто чинь давхар нөгөө мөнгө угаах хэрэгсэл болдог учраас нөгөө нэг заавал хяналт авах шаардлагатай болсон юм шиг үлээ. Тэгээд нэг шалгалт хийдэг болсон. Тэр нь жоох уддаг. Бас нэг 2-3 цаг маг болдог. 2-3 жишээ нэг цаг гарна л болоод лөө. Тэгээд бусдаар крипто чинь ямар ч шимтгэл байхгүй шүү дээ. Vantage-с бол ямар ч шимтгэл таалт хийхэд бол ямар ч шимтгэлгүй гарч идэв шүү дээ. Мэдгүй би ч нэг анзаардагчгүй тэгэл Binance руу угаасаа нөгөө нэг wallet-ндөө хадгалсан байдаг таталтай хийгээл авчдаг Binance руу ороод ирдэг. Миний Binance дээр ч өөрөө бас нөгөө нэг юунууд байж идэг. Криптогоор бас зарим мөнгө хадгалдаг байхгүй. Бас төгрөгөөр хадгалснаас инфляц ихтэй оронд амьдарч байгаа чинь бас нөгөө крипто хэрвээ ашигладаг бол бас криптогоор жоохон орлого олдог бол Binance дээр ч юм уу эсвэл Cold Wallet-н дээр жоохон USDT дээр хадгалцаад бас зүгээр. Тэр бас зүгээр юм шиг байлаа шүү дээ. Тий, зүгээр. Би бол тэгэл
Яг Монгол дансандах мөнгө төгрөг ингээл нэг хэсэг байж байгаа дуусч муусах ч юм уу эсвэл жоохон өндөр зардалтай юм хөдөлж авах болохоор тэгэл криптогоо нөгөө P2P байгаа шүү дээ. Тэр чинь айгүй амар шүү дээ. Дорхон шууд дансаар ороод тэ. Тийм, тэр ихтэй айгүй амар. Вантаж төвхтэй шүү. Заавал эхлээд оруулсан замаараа мөнгөө татна. Ер нь бүх брокерууд оруулсан замаараа мөнгөө татдаг шүү дээ. Бүх брокерууд. Тийм л. Гэрэл тэгдэг. Мот чинь яг нөгөө нэг дансаараа зэнгэлтэй иш шалгаар уцаа данс руугаа шууд авчиж байгаа л асуудал байхгүй. Төвхтэй гэхээсээ илүүтэйгээр зүгээр л тэрийг угаасаа соролцох ёстой л байх л та. Соролцох ёстой байх. Яг амраа бодоод мот дээр арилжаад явж болно. Яг мот би сүүл шинжилт орсноос нь хойш нэг арилжиж үзсэн юм аа. Яжгүй байвал бас мот руу шилж идэг ч юм уу гэд бодоод тэгсэн чинь моттыг гацаад илээ. Заримдаа ингээд чарт нь ингээд мета 5 дээр таг гацаад. Нэг өдөр бүр өдөрт нэг 3 4 удаа гацлаа. Тэгснээ айгүй удаа тэр чинь гацаад дорхноо зүгээр болохгүй. Айгүй удажиж. Зүгээр олж байна нэг тийм. Аа. Мэрийн асуудал байт юм уу юу гэдэг юм. Тэрийгээ тэгээд Тэр таны хэлээд дэм болж таарад байгаа юм тий. Одоо анзаарахад бол ер нь бол тийм. Тэгээд нөгөө талаасаа яг бас дотор байгаа юм нь сайн мэдэхгүй. Гэхдээ ер нь бол анзаарахад бол одоо жишээ нь яг өөрсдөө бол ингээд шууд нөгөө real like account гэж ярьдаг. Та Google дээр үзэж болно. Forex одоо real like broker account ч юм уу. Тэнгүүт ерөнхийдөө demo account тэргээр real гэж харуулдаг нэг тийм аккаунтуудыг хэлдэг. Тэгээ e-book гэдэг одоо брокерууд байгаа. Тэгээ хэлтэй дэч юм судлаад ойлгохдаг хүмүүс бол интернетээс хаагаад үзэхгүй. Харин тий. Таны гэлтэр тэгж хэлэхээр хайж үзсэн л тий. Binance дээр P2P-гээр мөнгө татаж авдаг гэсэн үг. Тийм нөгөө P2P гэхээр нөгөө person to person буюу хүнээс хүний хооронд гэсэн үг. Ямар нэгэн банк дамжихгүй. Криптогийн давуу тал чинь тэр байхгүй одоо. Одоо криптогийн хичээл арах юм байна л да. За одоо жишээлбэл нэг хүн байлаа. Дахиад нэг хүн байлаа. Хоёр хүн байна. За одоо юу гэдэг юм? Хоёр найз ч юм уу. Тэгснээ ингээд найзаа нэг 500к шилжүүлж хийчээ гэдэг. Ярьж чинь за нөгөөх нь өгье гэдэг өгч байгаа байхгүй 500к шилжүүлэх гэж байгаа. Гэхдээ энэ процесс юу болж байна вэ гэхээр дунд нь банк гэдэг нэг нөхөр гарч ирж байгаа байхгүй. Банк гэдэг нөхөр гарч ирж байгаа. Тэнгүүт тэр банк чинь банкн дотор ороод та хоёлаа банкн дээр данстай байгаа. Тэгснээ банк руугаа ингээд 500 данснасаа 500к шилжүүлээ гэдэг зүйл орж ирж байгаа. Тэнгүүт тэр банк чинь чиний мөнгийг одоо чиний данснаас энэ хүн рүү 500 сая төгрөгийг шилжүүлж өгч байгаа. Гэхдээ үйлчлэгээ үзүүлж байгаагаа хариуд чамаас шимтгэл авна. Шимтгэл нь одоо юу гэдэг 50 100 төгрөг ч юм уу те юу гэдэг. Нэг тийм одоо мөнгө байгаа гэсэн үг. За тэгэнгүүт чинь чамаас давхар одоо мөнгө хасагдаад яваад байна гэсэн үг байна. За крипто нь болохоор энэ зүйлийг халаад одоо жишээ нь одоо орчин үеийн одоо дараагийн мөнгөний тэмдэгт гэж яригадаад байгаа шүү дээ бүр энэ ч одоо хэрвээ одоо сонсч ирсэн бол тэгэнгүүт крипто болохоор зүгээр л та хэд нэг юм крипто wallet өөрөө үүсгэж чинь хаач хийж болно. Тэгэнгүүтээ тэр wallet-наас шууд wallet руу явна. Дунд нь ямар нэгэн хараа хяналт одоо дундын одоо нөгөө нэг midman гэж ярьдаг. Дундын одоо зуучлагч гэсэн үг тийм. Зуучлагчгүйгээр ингээд шууд дамжиж байгаа асуудал واخгүй. Нэг гэсэндээ та хоёр хоорондоо мөнгөөрөө харилцаж яхад дунд чинь ямар нэгэн нөхөр орж ирж би мөнгө чинь энэ хүнд өгөөд чи надаа мөнгө өг гэдэг асуудал гарахгүй гэсэн үг واخгүй. Тэр нөгөө криптогийн давуу тал нь өөрөө энэ. Тэгээд энэ чинь нөгөө P2P гэдэг. P2P буюу person буюу одоо хүнээс хүний хооронд гэсэн үг. Тэгээд B2B гэх юм бол business to business гэдэг одоо иймэрхүү хэллэгүүд байгаа шүү дээ. Мэдхгүй хүмүүс нэвэл яг хөө мэдээд авчихгүй юу. B2C гэх юм бол business to client буюу одоо юу гэдэг чинь нэг дэлгүүрийн хүн бол худалдаа авагч нартайгаа харьцдаг те худалдагч худалдаа авагч нар тэнгуут энэ чинь нэг B2C гэсэн үг байхгүй. Тэнгуут business to business гэхээр одоо байгууллагууд гэсэн үг. Одоо юу гэдэг нэг одоо вебсайт хийдэг компани байлаа гэж бодоход өөр компаниудын вебсайтуудыг хийж өгдөг бол энэ ч одоо B2B ч юм уу одоо юу гэдэг тиймэрхүү зүйлс байдаг гэсэн үг. За. Янз янзын юм зааж байна да та нарт. Тэр P2P гэдэг нь ямар нэгэн дундын хөнгүүгээр өөрийнхөө хөрөнгийг яг өөрөө захиран зарцуулах боломжийг олгож байгаа зүйл гэсэн үг.
Тэгээ P2P-гээр дата авалт хийж болно, чинэглэлтэй ч хийж болно. Хориглосон. Мэд. Тэгээ хэрвээ бүр тэр нөө P2P тэр ойлгохгүй бол одоо нөө мөнгөчгийн X метагаар чи өөр хаан багаараа сэнэглээд тэнцрээс шилжүүлчих болно. Бүр Binance оролцохгүйгээр. Тэ одоо Монголд ч дотоодын нэг 12 3 бирж байдаг лөө. Тэгээ тэдрээс ашиглаад явж болно. Яг дотоодын байвал яг Binance нь жоохон төвөгтэй байвал тэр нь бас зүгээр. Аль нь ч байсан болно дөө. Тэгээд яг нөгөө хөрөх чадвар гэдэг ойлголт байгаа. Liquidity pool гэдэг зүйл байгаа. Binance бол одоо ерөнхийдөө хамгийн том liquidity poolтэй юу байхгүй юу? За BNB-гээ биччихье. Хамгийн том одоо хөрөх чадвартай буюу цаана байгаа одоо эргэлтийн хөрөнгө гэх юм уу юу гэх юм. Тэр одоо хөрөнгө нь бол хамгийн их гэсэн үг. Нэг талаасаа одоо дампуурлаа гэж бодоход тэнд одоо хэрэглэгчдийн баахан мөнгө байгаа шүү дээ. Тэр мөнгийг одоо буцаагаад авах тэр хөрөх чадвар нь байна гэсэн үг. Одоо та хэрвээ крипто сонирхдаг хүн байвал одоо тэр Luna гэдэг юу байдаг? Coin байдаг. Lunsi гэдэг. Тэгэнгүүтээ тэрний одоо USDC гэдэг Luna-гийн одоо нэг stable coin байдаг. Одоо USDT-тэй адилхан. Доллартай нэгийг харьцах нэг харилцаатай гэсэн үг шүү дээ. Доллартай адилхан үнэтэй гэсэн үг. Тэнгүүд тэр USDC чинь уг нь бол яг $1 байх хэрэгтэй шүү дээ. Тэгэхэд энэ $1 үнэ алдаад бүр дампуурсан бохгүй бүр ингээд 0 руу ороод ингээд бүр дампуурсан бохгүй. Одоо USDC ашиглаж ирсэн хүмүүс ерөөхдөө бол бүгд тэр одоо дампуурсан гэсэн үг. Яагаад вэ гэдэг тэнгуүтэр Luna-гийнх нь өөрийнх нь хөрөх чадвар нь өөрөө муу байсан учраас бас хөрөх чадварт нь сугалж исэн тэр хөрөнгийг нөгөө founder нь өөрөө одоо янз бүр болгоод наас цааш нь болгоод ингээд нэгсэнтэй өөрөө дампууруулсан гэсэн үг байхгүй. Тэгээд тэр чинь шүүх мөхөөр яваа зөндөө юм болоод тэгээд ер нь бол ингээд нэг нэлээ их хөрөнгө алчигдсан байдгийн. Тэнгүүт Binance-ийн хөрөх чадвар бол хамгийн сайн. Тэнгүүт Монгол доторх дотоодын биржүүдээ хэдүүлээ бодоод үзье. 3 сая хүнтэй хэрэглэгчд хоорондоо харилцаж байгаа. Бид нар одоо нэг юу шалив гэж тээ. Өсрөөл нэг за өдөрт өсрөөл нэг хэдэн тэрбум за сайн байвал нэг их ID л гүйлгээ хийгдэж байгаа гэсэн үг. Хөргөөр гэсэн үг шүү дээ. Нэг хэдэн сая долларын л хөдөлгөөн хийгдэн гэсэн үг. Сайн байдаг бол. Хэд чи тэр чинь ингээд хөрөх чадвар айгүй муу гэсэн үг. За нөгөө талаас яг би Xmeta-г сонсч ирсэн. Xmeta ч нь болохоор нөгөө Binance Cloud дээр суурилсан буюу нөгөө Binance-ийн нөгөө үндсэн нөгөө API гэж байдаг байхгүй. Одоо за Binance-ийн одоо сервер байгаа. Арилжааны одоо гүйцэтгэл биелүүлэгдэж байгаа одоо сервер байдаг. Одоо жоохон компьютер мэдхтэй хүмүүсүүд ойлгож байгаа. Ерөнхийдөө одоо жишээлбэл ямар нэгэн систем чинь ардаа ингээд нэг сервер гэдэг зүйл ажиллаж идэг. Тэр сервер дээр одоо бүх хүсэлтүүд янз бүрийн явж идэг байхгүй. Тэнгүүт тэр серверээс нь Xmeta өөрөө тусдаа сервер үүсгэхгүй Binance-ийн серверийг буюу одоо яг хоо Binance-ийн одоо арилжааны одоо Binance дээр ингээ баахан криптонууд ингээд листлэгдсэн байгаа шүү дээ, тий? Биткойноос ахуулаад Ethereum гэл ингээд баахан юмуд байгаа шүү дээ. Тэнд чи ингээд байнгын ингээд захиалга хийгдэж байгаа шүү дээ. Байнгын захиалга хийгдэж байгаа шүү дээ. Тэнгүүт тэр Binance дээр байгаа одоо крипто валютууд захиалга хийж байгаа зүйлийг ерөнхийдөө зүгээр Binance-аас аваад Xmeta ерөнхийдөө нэгсэндээ Binance-ийн нэг юу гэх юм нэг охин компани шиг гэх юм уу. Гэхдээ охин бол биш. Нэгсэндээ Xmeta дээр арилжах нь өөрөө Binance дээр арилжж байгаас ялгаагүй гэсэн үг. Яг нэг давуу тал нь гэх юм бол Binance дээр арилжуулж байгаа зүйлийг Xmeta өөрийнхөө платформ вебсайт дээр Binance дээр арилжж байгаа захиалгыг яг өөрсдийнхөө болгоод харуулж байгаа гэсэн үг. Тэгэхээр яг Xmeta бол ажгүй байж магадгүй. Гэхдээ нөгөө нэг яг Binance сервер дээр арилжуулж байгаа койнуудаас гадна дотоодын койнууд чинь бас Xmeta дээр байгаа. Жишээлбэл одоо юу гэх юм тэр IC эдэр чинь Xmeta дээр өөрөө байгаа шүү дээ. Тэр чинь IC Binance дээр байхгүй учраас юу гэх тэр нь бол хөрөх чадварын үед бас арай бага байж болох ч юм уу. Яг гоо тэгээд нэг иймэрхүү юмнууд байна. 1000 USDT шатсан шүү. Тэг заад юм даа гэж. Тац юм уу? Эсвэл нөгөө нэг Luna-гийн юу яриад байгаа юм болов? Тэр чинь бол угаасаа тэгээ дампуурсан шүү дээ. Манай нэг найз бүр нөгөө $1-оо 0.7 доллартай байхад нэг амжиж зарж гаргасан гэд ярьж ирсэн. Чинь нөгөө нэг 0.7 гэдэг чинь $10,000 байлаа гэж $7,000 авна гэсэн үг байхгүй.
Яг нэг тиймэрхүүнүүд байна. Одоо тэгээд криптогийн загалмаас эцэг чи энэ үү шүү дээ тэгэл. Одоо энд хэд байсан? За $1400 байхдаа анх листлэгдэжсэн юм байна. Wantage дээр бол. За тэрнээс өмнө бол бүр эн чинь $1 ч хүрдэггүй зүйл байсан байхгүй юу? Биткойн чинь 10 гаруй жилийн л өмнө шүү дээ. Тэгэхэд 10 жилийн өмнө ч юм уу. Тэгэхэд биткойныг зүгээр тухайн үед ганцхан доллараар аваад тавьсан байсан бол өнөөдөр ингээд юу юм бэ? $100,000. Бараг $200-300 мянган. 10 биткойн $10 аваад тавьсан байхад өнөөдөр ингээд сая доллартай хүн сууж байсан гэсэн үг байхгүй юу? Яг хөө криптогийн давуу тал гэх юм бол юм. Нөгөө нэг олон хүн хэрэглэх тусмаа үнэ нь өсч идэг зүйл. Ягаад тэгэхээр хэвлэгддэггүй учраас цаасан мөнгө чинь болохоор ингээд тухайн улсын төв банк нь ингээд засгийн газар шууд хэвлждэг штеп. Тэгээ төгрөгийг хэвлэл тэр чинь инфляцийг үүсгээд зах зээлд нийлүүлж байгаа зүйл нь ихсчингүүт үнц нь буураад эхэлнэ штеп. Тэгээд одоо доллар өсөд байгаа шалтгаан чинь бас энэ дээрээ байгаа штеп. Тэнгүүт криптод чинь болохоор дахиж нэмж хэвлэе гэдэг зүйл байхгүй байхгүй. Яг хөө байгаа л да байдаг зүйлсүүд. Тим крипто одоо смарт контракт гэж ярьдаг. Одоо ухаалаг гэрээ гэж одоо яг хөө хөгжүүлэгч нар нь хоорондоо хийж ярьдаг. Тэнгүүт тэр зүйл нь болохоор крипто дээр яг зарим хүмүүс ямар крипто сонгох вэ гэдэг дээр нөгөө white paper гэдэг одоо жишээ нь хаад одоо IC Монголд нэлийн одоо viral болсон юм мэдчихэж байгаа байлгүй white paper гэл энэ токен яг яах зорилготой ингээл бичсэн байдаг шүү дээ тий. Ийм юутай, ийм архитектуртай, ийм системийн шийдэлтэй гэл. Тэгэхээр дахиж үйлдвэрлэгдэхгүй яг max supply нь инээ гэд одоо заасан криптоуд бол жишээлбэл арай илүү найдвартай ч юм уу те. Одоо mint хийн гэж ярьдаг. Mint хийн гэдэг нь болохоор дахиж үйлдвэрлэж болно гэсэн үг. Шинээр нэмж гаргаж болно гэсэн үг. Тэгэх юм бол тэр жоох ихтгэл муутай болоод ирдэг ч юм уу. Члэн тэгэл юу одоо дэжгүүдээ крипто бол тэгээд одоо биткойн ч юм болохоор 21 саяжлаа 21 тэрбумчлаа 21-тэй байдیں۔ Тэрнээс хоошоогоо дахиж үйлдвэрлэгдэхгүй байхгүй. Тэнгүүт тэр үедээ эренгүүт биткойн одоо бүр илүү үнцэнтэй болох боломжтой гэсэн үг. Нэгсэндээ эдийн засгийг дэлхийн нийтийн одоо крипто эдийн засгийг ерөөсөө шууд ингээл яг хэмжээг нь заагаад өгч чинь гэсэн үг. Хэмжээг нь ийм л хэмжээтэй гэсэн үг. Тэнгүүт нэг ийм хэмжээтэй болгочингууд одоо чинь нэмэхгүй юм чинь ингэж томрно гэсэн ойлголт байхгүй гэсэн үг. Харин эсвэргээрээ бүр хороогдож болно, хасагдаж болно. Тэнгүүт энэ дотор байгаа энэ зах зээлд байгаа одоо хүмүүсийн тоо нь тий. За одоо юу гэдэг нэг. За 8 тэрбумаар аваад. 8 тэрбум хүн ирээдүйн сайхнаар бодоод 8 тэрбум хүн ашиглаж ийн гэж бодъё л та. Тэгэхэд энэ өөрөө 8 тэрбум хүндээ оногдох хэмжээ нь өөрөө яг адилхан учраас бас өөрчлөгдөхгүй учраас алхны өнөөдөр нэг 10,000 төгрөг байсан бол 10 жилийн дараа ч 10,000 төгрөг байх боломжтой гэсэн үг байхгүй. Тэгэхэд чинь одоо юу вүлээ те баг бах чинь талах нэг 500 гэл байжсэн чи өнөөдөр чинь талах ингээл 4-5 мянга гэл зарим нэг жоох үнэтэй талах малхууд нь 10-20 мянга болоод ингээл гараад ирдэг штэ. Тийм зүйл одоо инфляц хийгдэх зүйл одоо бидний мөнгө үнцнийг алдахгүй гэдэг зүйл байгаа. Тэгээд яг хөө крипто ийм бас олон хүмүүсийн ярианы сэдв байдаг. Трамп хүртэл криптог амар дэмжиж гарч ирсэн. Элон Маск ч хүртэл бүр ингээд нөгөө дөвж мөвж чинь бүр сансарт нисгэж ирсэн штэ. Тэгээ бас криптотой ер нь ойрхон байвал бас ялангуяа энэ залуучууд за залууч шилтгүй ер нь бас манай одоо үеийн 30 мөч 40 мөчтэй хүмүүс ч гэсэн ер нь бол энэ зүйлийг судалж яхад бас буруудахгүй шүү. Дэлхий одоо энэ хөгжил аягүй хурдан явж байгаа штэ. AI гэдэг зүйл чинь 4 жилийн өмнө яах вэ гэж байжсэн чинь одоо энэ онд одоо чинь нэг өнөөдрийн байдлаар химэл оюуны хөгжлийг харах юм бол амар болцсон байгаа байхгүй. Мангар хурдцтай хөгжсөн байгаа байхгүй. Тэр чинь ирээдүйд одоо AI амар хурдтай хөгжиж байгаа чинь AI-аар дамжуулаад зөндөө олон зүйл хурдтай хөгжих боломжтой болчихж байгаа. Тэгэхээр магадгүй зүгээр амар нэг тийм одоо сайхнаар ярих юм бол 10 жилийн дараа ингээд крипто ингээд бидний хоорондын одоо төлбөр тооцооны хэрэгсэл болоод эхэлчихийг ч үгүйсэхгүй. Эхнээсээ ерөнхийдөө криптогоор олон улсын гүйлгээнүүд дандаа тэгдэг штэ. Жишээлбэл нэг банк хооронд нэг $10,000 ингээд шилжүүлэх гэж бараг $3,000 шимтгэлд өгдөг байхгүй юу? Олон улсын хэдэн банкуудыг дамжиж явсараа байгаад
Тэгэхдээ ч зүгээр ч өгчихгүй заяа. Шимтгэлээ аваад зүгээр ч нэг $7,000 өгчихгүй заяа. Дундаас нь ингээд ямар гарал үүсэлтэй мөнгөний яадын ингээд хідэн өдөр болоод ингээд ажил алаа ачдаг байхгүй. Тэгэхээр энэ банкны системээс татгалзах бас нэг шалтгаан өөрөө энэ. Тэгэнгүүт чинь зүгээр би энд нэг Монголд байгаа нөхөр Америкт байгаа найзтай би нэг $10,000 шилжүүлэхэд криптогоор явуулахад тийш нэг ганцхан минутын дотор л би найз руугаа $10,000 явуулчихж байгаа байхгүй. Тэгээд дээрэс нь одоо энэ банкнууд байгаа шүү дээ тийм. Хаан банк мэдээлэл алдлаа л гэн ТДБ мэдээлэл алдлаа л гэн тийм ингээл голомт хүртэл янз янзын банкнууд ингээл мэдээллүүдээ алдаал ингээл аюулгүй байдлаасаа болоод явдаг шүү дээ. Мөнгө төргөн зөрөөл тийм. Тэр асуудал крипто дээр гарахгүй гэсэн үг. Яагаад тэгэхээр decentralized буюу төвлөрсөн бус гэж байна. Төвлөрсөн бус эдийн засаг, төвлөрсөн эдийн засаг гэдэг хоёр ойлголт байгаа. Банк ашиглаж байгаа бол банк дээр бүх мөнгө төвлөрөөд нааш цаашаа зохицуулт хийгдэж байгаа учраас тэр төвлөрсөн эдийн засаг болчихж байгаа. Decentralized буюу төвлөрсөн бус эдийн засаг нь яад юм бэ гэхээр ямар нэгэн одоо сервер дээр очиж бүгдээрээ очиж тэнцэнээсээ нэг хүн рүү очдог биш. Шууд хүнээсээ хүний хооронд очдог. Тэрийг нь баталгаажуулж өгөх нэг хүн биш, маш олон хүмүүс байдаг. Тэр хүмүүс окей энэ гүйлгээ зөв батлагдсан, энэ гүйлгээ батлагдсан, энэ гүйлгээ бол үнэхээр батлагдсан гэдэг зүйлийг одоо тэр блокчейн гэдэг технологи. Блокчейн гэдэг технологи. Тэр блокчейн гэдэг технологи чинь энэ одоо баталгааг баталж өгөөд одоо яг нарийн ярихаар одоо бас юу болох гэдэг. За ерөнхийдөө бол ингээд яг зөвхөн таарын гүйлгээ байж байгаа тэрийг чинь баталж өгч байгаа маш олон хүмүүс байгаа гэсэн. Ганц хүн, ганц тийг төвлөрсөн зүйл биш. Бас эн чинь нэг төвлөрсөн зүйлээр дамжихгүй гэдэг ч юм уу. Тэгэхээр ер нь бол криптогийн давуу тал яриад тах юм бол айгүй юу ихээ. Миний нөгөө би чи IT-ийн мэрэгчлээ. Миний дипломын ажил чинь өөрөө бас блокчейний технологи байсан болохоор би өөрөө бас энэ төрлийн юмыг нэлээд сайн судалсан байхгүй. Serious би ингэж хараад байгаа. Энэ нэг яг гоо цаг зав ихтэй хүмүүс свинг арилжээ гэдэг ер нь жоохон цаг зав муутай хальт нэг дүншлээ гяскас хийгээ гарчдаг хүмүүс энэ скал балгадаад идэм шиг байгаа. Тэр нь хараад хаар. За миний анзаарч байгаагаар бол хүмүүсийн нөгөө арилжаанд хандах сэтгэлгээний асуудал болж байгаа. Тэгээд энэ зүйл чинь анхнаасаа яг ийм сэтгэлгээтэй хандаарай гэд суучдаг зүйл юусоо биш. Тэгэхээр яад юм бэ гэхээр хүн арилжаа анх сурж байхдаа за мөнгө олж болох талыг нь ингээд ойлгож байна. Алдах талын ч бас ингээд уг нь мэдчихэж байгаа. Гэхдээ мөнгө олохыг хүсэж байгаа болохоор олох дээрээ төвлөрдөг. Тэгэнгүүт scalp арилжаа хийж байгаа хүмүүс юу вэ гэхээр ерөнхийдөө том цаг дээрээ төвлөрөхгүй хүлээхийг хүсэхгүй байгаа хүмүүс гэсэн үг. Тэгэхээр ер нь бол арилжаачдын замналыг харахаар ер нь дандаа эхлээд дандаа scalp арилжаануудыг хийж идэг. Тэгээд явандаа ингээд арга барил тогтворж сураад мэдээд ирэхээр том цаг нь арай илүү өөрт нь тохироод илүү ингээд ашиг хийх потенциалтай байна гэдгээ ойлгоод арай жоохон цаг нь day trade руу орж эхлэн зарим нь swing руу ордог гэдэг ч юм уу. Ингээд ер нь бол яг тухайн оны юу л ах та яг өөрийнх нь хэр юмаа сурч мэдэж явсан гэдэг ер нь одоо beginner үед дээр бол ер нь бүгдээр л scalp хийдэг дөө. Би ч хүртэл анх сурж байхдаа дандаа л scalp арилжаа л хийдэг гэсэн. Swing арилжаа хийн гэсэн бодолч төрдгөө байсан байхгүй. Тэгээ одоо ингээд би арга барилаа яг эзэмшээд ингээ хараад сунгууд цаг цаваа харах юм бол би мангар завтай хүн шүү дээ. Би 24/7 завтай шүү дээ. Би ингээл өнөөдөр би тавилгаа огсорж явах хоорондоо ингээд харцсан. Эн чи ёроол тогтцсон байна да. За тэгвэл нэг дээш өссөн байна. Pullback харж агаад юу яа? Тэгээд энэ дуналтыг харчаа за энэ 30 бол улаан юм байна. 30-аа дуусгах чигээд тэгээд шинэ дараагийн цагаас нь ахуулаад бай нээж байгаа байхгүй. Тэгээд тэр хооронд чинь надаа ерөөсөө нэг цагийн зарцуулт гарч байгаа. Нэг цаг зарцуулж байгаа. За тэнгуү тэр цаг зарцуулахдаа би энд харчаад за арай болоог байна. Одоо хүлээе. Тэгээд дахиад жоох юм хийж чад 30 минутын дараа гарч байгаа. Энд дэр чан за ингэж байгаа юм байна. За ер нь дараагийн цаг шилжүүлээд орох юм байна. Тэнгүүтээ би цагаад хүлээд энэ хавьтныг би нэг 10 минут төвлөрч сууж байгаа байхгүй. За босод үед нь одоо чинь би өнөөдөр бол ихт босаагүй л дээ. Урд чинь нэлээд аж унтсан болохоор 3 унтсан болохоор.
Биш баг энэ авдал сэрэх шиг болсон. Өглөө ширээ ирлээ гэдэг юугаар л сэрсэн. Тэгэнгүүт хэрвээ би зөв өглөө эрт боссон байлаа гэж дээ. Тэгвэл би энд харна. Хараад за яг нэг скалп барилжаа байвал харна. Скалп гэвэл энэ өглөөний энэ энчнээс бай орох оролт бол яг л ааны бүтцээ харах юм бол эндээс бол сайхан л оролт байна. За эндээс ч жишээлбэл нэг бай оролт хийчих болно. За бай оролт хийхгүй байлаа. Оройны оролтоо л өдөр нь өглөө нь оролтын нөхцөл бүрдэхгүй байлаа гэж дээ. За би энэ авдныг харлаа. Нөхцөл алга. За ингээд дараагийн 4 явуулж харъя. Тэнгүүтээ би нэг энэ авд харна. Болоогүй байна. За энэ авд харлаа. Болоогүй байна. Энэ авд харлаа. Одоо нөхцөл бүрдчихээн гээд ингээд цаг цаваа харах юм бол энэ тэмдэглэж байгаа хэсгүүдээс бусад одоо жишээ нь энэ хэсэгт би завтай, энэ хэсэгт би завтай, хувийн ажил одоо юу гэдэг амжуулахтай, өөр ажил төрөл байвал тэрийг хийн. Энэ хэсэгт би завтай, энэ хэсэг завтай. Ингээд хүн өөрөө өөртөө ингээд цаг цаваа ингээд гоё гаргаад явж болно. Би бол амар завтай шүү дээ. Тэгээд би ч тэгэл тоглоо суучдаг байхгүй. Ер нь бол арилж байгаа энэ тоглоно. Тэгээ гадуур явж бол хаяа утсаараа нэг чартаа арчна. За өлегтэй малга гэл. Одоо нэг жоохон нөхцөл бүрчин. За тэр тэдэн цагаас нэг арилжааны нөхцөл бүрдэх боломжтой юм шиг байна гэж хараал. Тэр уцаараа чарт аргаас айгүй хэцүү маа тий. Ингээд нэг том дэлгэцээр харж байгаа жижиг рүү орчоор Яг уу тэгээд тийм яг уу дасгад хугацаа хэрэгтэй баг. Одоо би бол хэцүү гэж хэлэхгүй. Яагаад тэгэхээр би ч одоо жишээ нь лайв маяг хийхээр л сүртэй трейд view гаргачаал та хэдэд ойлгуулах гал зурч ингээл харуулаад байгаа болохоос би чи яг энгийн өөртөө арилж яаж байгаа үедээ тэгэл гадуур дотор явж байвал зүгээр утсан дээрээс зүгээр мета трейдер руу ороод харчдаг байхгүй юу. Тэгэхээр яг гоо энэ би нөгөө нэг арга барилаараа нэлээ удаан ингээд арилж яйсан болохоор энэ өөрөө миний нүдэнд айгүй дасцсан гэсэн үг л дээ. Дасаад би ингээд лага хараал ерөнхийдөө хөдөлгөөнүүд ингээд шууд зурагдаад уншигдаад ирж байгаа болохоор амар байдаг. Одоо бол метагаас харилцсан, трейдинг view харсан одоо нэг ялгаа байхгүй. Яг хөө трейдинг view дээр суувал илүү наривчлалтай шинжилгээ хийхийг үүсэв. Тэгээ ер нь бол хийн л дээ. Трейдинг view ч одоо адаглаа цагаа томруулна, тэгээ хитэн зураасаа татаж үзэн тийм. Утасны мета дээр бол жишээ нь татах бол хэцүү шүү дээ. Эсвэл трейдинг view дээр ч юм уу жижиг юм дээр. Гэхдээ нэх олон юм ашигладаг шүү дээ. Одоо би бол за энийг ашигладгийг, энэ Fibonacci-г ашигладгийг, тэгээ энэ боксыг ашигладгийг. Энэ гурван төлөвийг л ашигладаг байхгүй юу? Ер нь бол би яг арилжаа шинжилгээ хийхтэй болол. Бусдаар одоо би оролт хийчихэд энийг минийг 50-аас сууж явах одоо чинь би ганцаараа гэж байвал шаардлага байхгүй байхгүй. Юугаас оролтоо хийчихсэн утсан дээрээсээ би харж байгаа TP тавигдсан, ESL тавигдсан, харин за break even болохыг л зөөчнө ингээл. Тэгээд энд байгаа юмнууд чинь бүгдээрээ яг та хэдэд одоо чинь юу гэх те ингэж мэгэж гоё тайлбарлаж өгөх гэж л ингэж зурж өгөх гэж хийсэн л зүйлс байхгүй. Бага зүйл. Тэгэхээр бас нэг олон ч түүл ашигладаггүй би. Бас индикатор ч би нэг ганц л индикатор би ашигладаг. Олон индикатор ч ашигладаг. баярлж гинэ. Одоо алт шинжилгээ хийж байна уу? Шинжилгээ гэдэг дууссан. Лайв ихэнд хийсэн ба лайв урагшлуулж байгаа дахиад нэг сонсчих юм уу? Сая атснаас явж байна гинэ. Тийм байна те. Яс нэг хөрхөн цэг ажилласан байна те. За 724 лээ. Discord-тай байгаа юм байна. За удахгүй 1000 орхон дээ. 8 сарда нэг 1000 орчих байлгүй тээ. 1000 олчвол тэжгүүл юм байна. Энэ оны зорилго бас биелчихлээ. 1000 олчих гэж бодож ирсэн.
15 юу болцооч чинь тий. Арай авдаг юм. Араа. За энэ бүс ерөнхийдөө доошоо нөгөө нэг хин дээржсэн шинжилгээгээр доошоо задрах боломжтой учраас би бритивнийг энд зөөлөө. Нэг сүртэй бас доор тавьмааргүй байна. Уулаасааш нэг энэ ихний дөрвийг нэг харж агаад болъё гэж бодож ирсэн болохоор дахиад нэг доошоо онолд орж магадгүй гэж бодож ирсэн болохоор гаргач та. Яг оролтыг шууд гаргах гэхээс илүүтэйгээр брикийн одоо эсэлээ зөөж цохиулж байгаа. Ер нь энэ зүгээр. Тэгээд эсэлээ ойрхон ингээд шахчихгууд яг одоо жишээ нь гарыг гэж бодох үедээ ч юм уу те. Тэгэхээр яах вэ гэхээр магадгүй энэ бас одоохондоо энэ ёроол мороолыг эвтэйгүй шүү дээ те. Эсвэл бас ёроолыг хатгаж авчаад бас өсөж болно те. 15 минутын лав албан хэлбэртэй гарч ирж байна. Яг хуу дараагийн 15 дээрээс шууд үргэлжлээд дуналт ороод ирчих юм бол 30 улаан болоод ирнэ. За томхоо ороод ирчих юм бол шууд цаг нь улаагаад ерөөдөө энэ цаг улаахтал руу ороод ирэх учраас зүгээр зөөж байгаа. Эсвэргээрээ чинь өөрөө бас яг энд байгаа бүс өөрөө дээшээ задарчиж болох учраас брик юм шахаад тавьчих юм бол нэг талаасаа гарчаад араас нь нөгөөх нь шууд гарангуут төсөө явуул харамсах бас нөхцөл гарахгүй гэсэн үг. Одоо ч оролт их оройтсан баха. Яг уу энэ дөрвийг дуусгаж байгаа дараагийн 4 цагийн лаг ерөнхийдөө таамаглаад дараагийн 4-өөс оролт хийх байх гэж бодож байна. Дараагийн 4 цагаас. Одоо нэг цаг. За бараг 2 цаг дотоо гэсэн үг шүү дээ. Дараагийн 4 цагийн лаг таамаглаад дараагийн гоё Discord дээр идэхтэй бай. Өнөөдөр энэ жишээ нь миний оролтыг чатн дээр ярилцсан байгаа байхгүй. Яг ижлэгэн хамт ингээ адилхан оролтыг суучих боломжтой байсан байгаа байхгүй. Эх. Өчигдөр нэлээд оройтсон юм чи. Өнөөдөр шөнө мөн сууж арилж хийхгүй. Маргааш бас арилжаа хийх хүү байж магадгүй. Арилжаа бараг хийхдэггүй байх гэж бодож байна. 5 дахь өдөр учраас сарын сүүлийн өдөр бас. Тэгэхээр яг хөө маргааш зүгээр хэдүүлээ лайва хийгээ зүгээр хамт шинжилгээгээ гоё хийж болно. Тэгэхээр яг хөө лайв хийгээд хамт зүгээр шинжилгээ гоё хийгээд явж болно. Маргааш бас ямар хөө өдөр байх юм те. Тэр чинь бас нэг хэдий
арилжахгүй гэж байгаа ч гэсэндээ бас нэг дийлийг лаа гарчлаа юм чаа. Бас яаж хөдөлж байгааг нь хэдүүлээс хоорондоо ярилцаад таамаглаад явж болно. Даагч сайн даамраад сар эхлээд 8 сараас гоё ярилж байна. Тэгтэл явна. Бас нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Өнөөдөр нэг ганц арилжаа алдлаа гэд арилжааны замнал дуусна гэсэн үг юусоо биш. Дуусахгүй чинь таны сонголт болчихж байгаа байхгүй юу? За тэгэхээр өдөр болгон гоё хөдөлгөөнүүд хангалттай явж байгаа. Өдөр болгон гоё явж байгаа. Өнөөдөр нэг 2 алдсан бол 3 алдсан бол 4 алдтаа за болиё. Маргааш дахиад шинээр эхлэе. Өнөөдрийг нэг л барьж авч чадсангүй те. Тэгэхээр гоё өдөр болгон гоё боломжуудыг өгнө гэдгийг бас ойлгоод тэр зүгээ бас гоё тэ байлгаж явах нь өөрөө бас аягүй чухал байдаг шүү залуусаа. За break юм авч чинь. Зүс юм. Миний оролт хийсэн жоох итгэхгүй байх шиг хүмүүс. Би Discord дээр зургийг оруулж тавих уу? Чуцаж ирэх дуусч. За нэг юм арилжаа. 1.16 гэж арилжаа. Тэгжээ. Англи тавьчихдаг. Энэ шинэ хүмүүс орж ирэхэд энэ хажууд Discord дээр энэ хичээл гэдэг категори байгаа. Тэрийг сайхан чаналуудын эхнээс нь үзээд тэгээ эхлэл хэсгийг нь уншаад ботчих уу? Бот хичээлийн өрөөнд байх нь зүг үү? За яах вэ? Мэдээгүй. Тэгээ дараа нь веб хичээл байгаа, линк нь байгаа, вебинарууд байна. За тэгээд хичээлээ үзээд өөрөө бие дааж шинжилгээ хийж хийгээд шинжилгээ засвар 3 тавиад за тэгээд энэ юунууд байгаа. За ингээд дараалан байгаа даа.
За Discord руу яаж орохоо мэдэхгүй байгаа хүмүүс байвал анхаарлын тэмдэг Discord гэд биччихэд шууд линк гараад ирнэ. За одоо жишээ нь сүүлийн цагийг шинжлэх юм бол эхний 15 минут ямар хөдөлгөөнтэй байсан бэ гэхээр 2 дугаар загварын хөдөлгөөнтэй байсан те. 2 дугаар загварын хөдөлгөөн хийгдээд дуусаад шинэ 15 орж ирээд шинэ 15-аас доошоогоо орж ирээд буюу ч одоо нэг юм хөдөлгөөн хийгдэх гэсэн үг шүү дээ. За энэ дараг дуусчихна. Одоо pullback нь орж ирнэ. Дахиад нэг доошоо хөдөлгөөн орж ирнэ. Ингээ 30 минут дуусна. Лааныхаа бүтцийг сайхан ойлгочихвол тэгээд. Манайх чинь сейл мэл авцсан байгаа юм шиг тий. Амар хүмүүс шүү. Яа. Өдрийнхөө шинжилгээг бол ерөнхийдөө ойлгоцсон тий. Өнөөдөр ярьсан. Тэгээд юу яах вэ? 4 цагаа дуусгаад ч юм уу Discord дээр хэдүүлээ дахиад нэг лайв. Яг нэг оролтын нөхцөл дээр бүрдэх юм бол Discord дээр дахиад өргөжлүүлээ лайв хийвэл хийдөө. Одоо тэгээд цаг гаруй юу хийж суух вэ? Ямар чимээгүй суугаад байлтай юм шиг. Тийм ээ. За өнөөдрийн YouTube дээрх лайвыг ингээд дуусгалаа. За өргөжлүүлээд Discord дээр лайв хийн. За тэгээд maaхан тэгээд бүгдээрээ Discord руу орсон байлгүй. Өргөжлүүлээд дараа нь хэрэг оролтын нөхцөл бүрдэх юм бол хэдүүлээ Discord дээр лайв яаж хамт оролттой гинэ. За баяртай. Өнөөдрийн лайв дуслаа.